болохоор G-SAG ер нь сая сонсоодсэн чи амар энгийн зүйл юм байна. Урд нь би хүмүүсээс сонсохоор нэг л сүртэй дандаа гоё залуучуу те. Ийм костюм бичэхтэй тэнд ч амар сүргийн юм ийгээл та нар юу хийгээд ингээл асуухлаар бид нар ямар прожект хийдэг гэл. Дэлхийн өнцөг булан бүрт тархан суугаа бүхэл монголчуудаа энэ өдрийн мэндийг хүргэе. Экспертийн яриаг энгийнээр хүргэдэг Property podcast-ийн маань энэ удаагийн дугаар эхэллээ. Энэ удаагийн зочноор Hobbyzone компани үүсгэн байгуулагч инх баяр. Алтай холдон компани ерөнхийлөгч Самад Инар хүрэлцэн байна. За сайн байна. Энэ өдрийн мэндийг хүргэе. Өдрийн мэнд хүргэе. Урьж оролцуулсанд баярлалаа. За юуны төрөнд хэдүүлээ эхлээд нэг сайхан танилцъя те. Самадыгийн хувьд хаана одоо мэдээж боловсролтой холбоотойгоор те хаана ямар сургууль төгсөв одоо ямар мэргэжилтэй юм бэ? Би багтаа бэлтгэл анги 1-р анги Орос 14-т байж байгаа. Тэгээд Англид явж сурсан 9 настайдаа. Тэгээд Англид өмнө нь бол одоо насныхаа талаас илүү гэж ярьдгээс одоо талаас арай жоохон бага хугацаанд тэнд амьдарч одоо ер нь голцоо сурж исэн. 2015 онд төгсөж ирээд гэр бүлийнхэн компанид ажиллаж эхлээд одоо 10 дахь жилдээ явж байна. Тэгээд санхүүч менежментийн одоо чиглэлээр сурсан. Тэгээд голцоо Лондон хотод сурч амьдарч исэн. Тийм залуу байна да гэж байна. Их өөрөө манай хувьд үзэгчтэй танилж За байгаа. би 10 жилдээ орчлон сургуулийг төгссөн. Тэгээд төгсөөд Америк руу их сургуульд одоо бизнесийн удирдлагын чиглэлээр төгсөөд тэгээд ирээд нэг төрийн байгууллагт нэг 2 жил ажиллаад тэгээд тэрнээс хойш ер нь хуваараа мэргэжлийнхаа хуваараа бизнес эрхлээд одоо өнөг хүртэл явж байгаа. Компанийн хувьд Hobbyzone Тийм. нэр бас их сонирхолтой. Хувийн бизнесийн талаар магадгүй үзэгчдэр сонирхолтой байж магадгүй. Энэ талаараа товчхон ярил. Тийм би Америкт нөгөө оюутан байхдаа тэнд нөгөө удирдлагатай радио удирдлагатай нөгөө машин онгоц нэг тиймэрхүү юм нэг сонирхдаг байсан. Тэгээд тэр манай хотод нэг юм жижигхэн local hobby shop гэдэгсэн. Тэгээд энэ Монголд яагаад ийм гоё юм байж болдгоо бол гэдэг санаагаар л анх одоо яг өөрийнхөө цэвэр хоббигоор нэг 121 газар түрээслэл анх нээжсэн. Тэгээд тэр маань ингээд явсараагаа л одоо илүү би нэг бас технологи сонирхолтой хүн. Тэгэл одоо тухайн үед технологийн хамгийн тренд болж байгаа бүтээгдэхүүнүүд нь юу вэ? Тэр болгоныг одоо оруулж ирэл одоо энэ DJI микрофон одоо дрон гэдэг юм уу те. Тэгэл одоо EcoFlow одоо юу гэдгийг маш олон брэндүүдийг ингээл оруулж ирэл одоо сүүлдээ цахилгаан машины бас аль бисний дилер болсон ингээд явж байгаа. iMotors, Li Auto гэдэг те. Зөв. Самад танаас зогод танаа бизнесийн хувьд бол одоо ямар бизнесүүд хийж байна? Товчхон танилцуулбал үзэгчтэй. Манай Алтай холдинг гэдэг компани маань 90-ад оны ихээр одоо манай аав үүсгэн байгуулад тэгээд анх худалдааны одоо чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Тэгээд Алтай Кашмир гэдэг компаниг таад мэдчих магадгүй. Тэгээд дараа нь бас Чингис зочд буудал гэдэг тэгээд 99 онд Skytel гэдэг компаниг бас хамтарч үүсгэн байгуулж исэн. Тэгээд 2001 онд болохоор Sky Shopping Center гэж солонгосуудтай хамт дэлгүүр жижиглэн худалдааны бизнест орж исэн. Тэгээд 2000 дунд нь бас Data Care, Star TV гэдэг өөр бизнесүүд бас байгаа. Тэгээд 2013-4 оноос Солонгосын E-Mart гэдэг хайпермаркет одоо худалдааны франчайз компанитай хамтарч Монголд одоо тэр төслөө хэрэгжүүлээд энэ жил одоо 16 онд анх дэлгүүр нээсэн гэдэг чинь 9 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Тэгээд ер нь бол манай энэ групп компани худалдааны бизнест илүү фокус хийдэг. Тийм. За сүүлийн үеийн нөхцөл байдлаас анзаарвал одоо Монголд гэлтгүү технологи гэдэг зүйл бас нэлээд хөгжиж байна те. Тэр тусмаа автомашины зах зээл бол Монголд бол илүү их сонирхолтой хөгжиж байна. За ер нь баг хятад машинууд одоо Монголд одоо баг маш их харагддаг боллоо шүү дээ. Замын үүд дээр ч тэр ирээн дээр ч тэр очихоор дүүрнэл машинууд байна. Тэгэхээр энэ iMotors, Li
Ли авто. Энэ талын бизнесийн талаар ер нь бас сонирхолтой байж магадгүй. Одоо энэ талын бизнес руу яагаад орох болов? Би өөрөө нөгөө технологи сонирхолтой. Одоо сүүлийн үед чинь энэ цахилгаан автомашин бол ер нь машин гэхээс илүү баг юм. Одоо юу гэмдэ нэг юм гаджет баг л болчихж байгаа компьютер гэх юм уу тийм болчихоо. Тэгээд маш гоё шинэлэг энэ технологиудын одоо EV шинэ брэндүүдийн одоо цахилгаан машинуудад сууж байна. Тэгээд тэр талаас илүү сонирхолтой санагтаад. Дээрээс нь ер нь бол яг одоо ойрын хугацаанд нэг тэгж айхтар бүүн болоод Монголын нөхцөл шүү дээ. Зах зээл дээр бүүн болоод учиргүй мөнгө төгрөг олох гэсэн илүү ер нь бол ирээдүйдөө цаашдаа бол үсээгүй одоо цахилгаан машин юу болох бах хэрэг монголчуудын бол хэрэглээ болох бах гэдэг үүднээс яг эртхэн одоо хамгийн гайгүй гэсэн брэндүүдийг нь одоо оруулж ирээд одоо зах зээл дээр өөрсдөө байршуулж байгаа гэх юм уу. Тиймэрхүү явж байгаа. Одоо цахилгаан машин технологийн хөгжил гэдээ ярихаар чинь маш уртаа хөгжөөд баг одоо брэнд сонгохоос илүү хөгжлийг яаж гүйцэх вэ гэдэг нь төвхтэй юм шиг харагдаад. Тэгэхээр одоо ер нь энэ хөгжил нь хаа хүртэл одоо явах бол Монголын эрхлэгчид одоо хамгийн ойрхон жишээ нь ямар брэнд вэ? Эсвэл ямар хөгжил талаас нь харвал илүү одоо чухал бай. Цахилгаан машин дээр бол яг мэдээж хамгийн гол зүйл бол батарей л байгаа шүү дээ, литиум батарей. Тэгэхээр одоо цааш одоо solid state гэж сая шинэ технологи гарч ирж байна. За тэгээд цаашаа магадгүй ус төрөгчийн одоо тэргээл явах бах л та. Тийм. Батарейны одоо хөгжлөөс шалтгаалаад ер нь цахилгаан машин одоо бүр нийтийн массын хэрэглээ болох уугүй юу гэдэг нь явах болов гэж бодож байна тий. Бусад одоо тэр технологийн юмнууд нь бол мэдээж яг үнэхээр хурдтай сайжир явж байна л да. Гар утасны нэг апдейт нэг үлрэл нэг гардаг гэдэг шиг л одоо яг манай машинууд хүртэл яг тэгэл явж байгаа. Надад их нэг сонирхолтой санагдаад байдаг нэг асуулт байна л да. Одоо ингээл цахилгаан машин гэхээр дэд бүтцийн хувьд те одоо штеснүүд биш те тунд үеийн станцууд байна. Цахилгаан цэнгэлтийн хувьд одоо ингээл одоо fast charge хийж чинь те. Энэ тал дээр одоо яг төрийн дэмжлэгч байд юм уу? Одоо хятад шиг те маш хурдан цэнгэлээд гараа авчих боломжууд нь одоо хүртэл яагаад хандахдаггүй юм бол. Тийм масс хэрэглээ болоход айгүй төвхтэй. Магадгүй нэг одоо хэд хэдэн газар байна л да те дийлүүдийн газруудаар байна. Магадгүй Шангрилагийн нэг зогсоолын хэсэгт байна те. Ийм арт дээр бас байна. Тийм арт дээр бас байдаг те. Тэгэхээр энэ тал дээр улс ямар нэгэн дэмжлэг гэхээс илүү хувийн хвшлийн байгууллагууд жишээлбэл энэ тал дээр бодсон те. Тийм шийдсэн шийдлүүд янз янзын юмнууд байх шиг байна. Энэ тал дээр танай компани манай одоо хамтрагч партнер одоо цахилгааны одоо компани байдаг. Тэгээд тэднийх бол одоо энэ цахилгаан машиныг цэнэглэх тэр станцыг төслөө ерөөхдөө хийгээ явж байгаа. Тэгээд яг тэр талаар бол дэлгэрэнгүй мэдээллийг бол одоохондоо л өгч мэдэхгүй байна. Тий. Ер нь бол улсын зүгээс бол бас нэлээд дэмжиж байгаа шүү дээ. Засгаас бол нэлээд дэмжиж байгаа. Нэгдүгээрийг нэгээр явж байна. За тэгэл одоо сайхан болцсон болцсон гэж нэг дуулдах шиг байна. За тэгэл татвар баг мэдчлэн тэ дугаар хязгаарлалт байхгүй шүү гэх юм уу. Тэр талаас бол нэлээд сайн дэмжиж байгаа. Ер нь бол яг массын хэрэглээ болж иж л одоо юу болов гэж би бодож байна. Гэхдээ яг ер нь бол цаг хугацааны асуудал баг. Бизнесээс гадна өөр тойр одоо олон нийтийн үйл ажиллагаа ч юм уу цагаа юунд зарцуулдаг вэ? Ер нь бизнесээс гадна та хоёрт мөн зав ер нь гарч байгаа юу? Өдөр тутамдаа. За та хоёр. Наадах чинь нөгөө амар том сэдв болох бах. Гэхдээ саяны асуултан дээр өмнөх асуултан дээр сэри гэж утсан одоо манад дээр тавьсан байгаа EV-гийн одоо чаржер нь болохоор нэг хятадтай бол одоо баг хуучирсан технологи гэж байгаа. Амар том. Тэгээд хүмүүс ингээ аваад ингээд одоо хүнд байна мэн гэдэг юм уу те. Тэгвэл нөгөө мэдээгүй хүний юу чинь нөгөө хүнд байгаа хөнгөн байгаа гэж мэдэхгүй имлэн байдин гэдэг үднээс хэрглэж байгаа болохоор тэнгууд хятадууд ирээд ингээд өө эн чинь хамаагүй авсархан амар жижиг амар болсон хүүхэд одоо эмэгтэйчүүд хүртэл ингээ яхад изи болсон шүү дээ гэдэг. Тэгээд та нар ингүүл яа тийм ингээд хятад одоо жишээлбэл тэр EV-гийн цахилгаан машины одоо борлуулалтыг дэмжих үүднээс хувь бизнесүүд жишээлбэл яаж юм гэхэлэр паркинга EV энгийн одоо бензин машин гэж хуваагаад тэгэнгუთ нөгөө EV-н одоохондоо өргөн хэрэглээнд одоо хүн болгон хэрэглэж эхлэх байгаа болохоор арай цөөхөн байж таарна. Гэтэл баг хэмжээ нь паркингийн тоон адилхан ч юм уу те. Тэгэнгუთ ихэнх одоо оргил цаг магт ч юм уу эсвэл баяр ёслолоор ингээд энгийн машинаараа ингээ орохлоор паркингэнд дурцсан зай болтоход амар хэцүү.
Тэгээ одоо байгаа манай зогсоолт хэцүү байдаг нөгөө оргил цагтаа. Тэнгууд тэрнийх нь магадгүй одоо 4-1 юм уу талын бид нар EV болгоход тэгээ EV машинтай хүмүүс нь оронгууд ингээ амар сайхан зайтай эсвэл дэлгүүрийнхээ өөдлөө ойрхон тавьдаг ч юм уу те. Тэгээд энэ ч нэ зэнлэгчтэй. Тэнгууд нөгөө зай олдохгүй байгаа хүн чинь тэрийг хараад ийм артаар ингээл угаасаа л би тогтмол хэрэглэгч нь байх юм чи баг энэ зогсоолынхан амраа бодоод тэгээ офс дээр нь бас зогсоол нь тийм ч юм уу тэ тэгээд ямар нэг газар үйлчлэгээний том шопинг молд очсон чинь бас тийм полиситэй байвал хүмүүс EV-г нь авах нь сонирхол нэгсэн тий хамаагүй сонирхол нэгсэж байгаа. Яг бол нэг хэрэглэнд нь easy болгож байгаа учраас тэгэхгүй одоо болохоор ингээд хэрэглэгч талаасаа ч бизнес талаасаа ч ингээд яг бенефит нь юу байгаа гэхэл нэг тийм гарт баригдаж одоо амар мэдрэгдэхүйц нэг тийм бенефит байхгүй юм шиг. Хэрэглээ талаас. Тий. Одоо манай төвжирэл тулуулж хэлвэл тэр нэгдүгээр нэгнээр явдаг гэдэг бол бас том түлхүүц нөлөө болж болохоор байгаа байхгүй. Тэгээд яг хөө сүүлд би нэг шуум сонссон шүү. Би яг судалж одоо үзээгүй. Гэхдээ нөгөө нэгээр нь бас овоо хитэн EV яваад байна. Тэгээд нэг автобусанд бас төвжрээд байна гэдэг үднээс боловлцсон ухааны юм хүмүүс ярьж ирсэн. Тэгээд тэр нь хэр үний юм ба. Нэгсэг одоо нөгөө хосолсон хөдөлгөөртэй те газлын тэгээд яг цахилгаан машин дээр чинь ногоон дугаар олгодог гэсэн. Одоо болохоор яг 100% цахилгаан бол ногоон дугаар олгодог юм бэ нэлээ. Уул нь одоо тэр нэгдүгээр игнэ тэгээд 100% цахилгааны одоо нөгөө өөр дугаар тэгээд татвараас чөлөөлдөг лөө импорт таксаас чөлөөлдөг. Гэх мэтлээ ингээд төрөөс бол дэмжлэг үзүүлж байгаа. Бизнес талаасаа харахаар бид нар бол одоо жишээлбэл тэр паркингийн жишээгээр авал зүгээр л өөртөө нэг маркетинг хийх гэж байгаа юм шиг. Тэгээ одоо бид нар дэлгүүр юм байж одоо EV машины борлуулалтыг дэмжиж яах юм гэдэг нэг тийм асуулт байна. Тэгэнгუთ тэрэн дээр магадгүй төр засгаас дэмжлэг болгоё гэвэл тэгснэр биднэрт ямар нэг татварын чөлөөлөх юм уу одоо нэг санхүүгийн бизнесийн зарчмын л бенефит байж бизнес тийшээ одоо дэмжиж штэ. Тэгэхгүй ингээд сайн дураараа зүгээр нэг мөнгө төгрөг цацж байгаа эсвэл өөрт ашиггүй юм хийн гэж бол бизнес байхгүй. Тэгэхээр төр засгийн бодол тэрнтэйгээ илүү уялдуулж нөгөө бизнес өнцгөөс нь яаж бодлого явуулвал яг хэрэгжиж болохоор юм гэдэг байвал сайн хэрэгжиж магадгүй. Хувь хүний зүгээс нэг ингэж нэг анзаарэгдэв тийм. За нэлээ олон жил Японоос одоо маш олон машин дэрэг орж ирлээ те. За Брюс те яг энэ хибрид машинууд маш их орж ирсэн. За тэгэнгүүт хүмүүс нэг жоохон харддаг шүү дээ. За нөгөө машиныхан тэр батарей нь одоо яах вэ? Одоо Монголд одоо бараг болох гэж л одоо японочууд бараг явуулаад байгаа хааны тий. За тэгвэл одоо хятадаас маш олон цахилгаан хэрэгслүүд орж ирж тий. Машин, мотоцикл маш их юм орж ирж байна. Энэ эргүүлээд бас асуудал бас тарьж магадгүй. Гэхдээ нөгөө талаас нь дахин боловсруулах үйлдвэр баригдаад за хятадд бол явж байхад нэг сүүлийн үед юу анзаарчихсан баг. Шууд солиод тах шиг үлээ тий. Цэнгэлэхгүйгээр тий очоод зогсоход матер солиотоод ингэж. Одоо батарейныхаа чанарыг хараа тий таны батарей одоо солихоор болцсон байна ч гэдэг юм уу. Эсвэл та яарж ивэл бүрэн солих боломжтой гэвэл солиод өгч тийм байна бүр. Тэгээд тэр нь одоо цаашаа яадаг чинь тий дахиж цэнгэлдэг юм уу, засдаг юм уу, ийм системээр явд юм байна. Монголд яг энийг одоо яг хөгжиж байгаа дээр нь арай нэг экосистемээр нь бодоод тий тэрийг дахин Монгол угсаа хэрэгцээтэй л байх аккумулятор дахин боловсруулна гэдэг чинь одоо Монгол шиг одоо энэ хэцүү нөхцөлтэй газар бол маш хэрэгтэй байна. Та хэдийн зүгээс энэ дээр бас оролцоод ажиллавал за нөгөө талаас ноддааны байгуулах ч гэсэн магадгүй энэ дээр нь стейшнүүд дээр нь сольдог. Хүн ч одоо өдөр тутамдаа дэлгүүр хошиг орж шít. Тэгэхээр уялдаад ажиллавал их зүв зүйтэй харагдахаар юм шиг санагдаж байна. Саналаа байна. Ямар нэгэн бодож байгаа юм байна. Эсвэл энэ жоохон нууцын зэрэгтэй одоохондоо нэг төрөний хэлдгээр масс хэрэглээ бас болоогүй байна тий. Тэгээ яг мэдээж анхаарах хэрэгтэй асуудал л та. Мэдээж энэ дээр бол угаасаа нөгөө recycle system батарейгаа нөгөө dispose хийх тэр нөгөө юмнууд маш олон шийдлүүд бас байдаг. Та манай бас түрүүн манай партнерын компанигээс яг энэ зүйлүүдийг бүгдийг нь оруулаад нэг гоё шийдэл бас гаргаж байгаа. Цаг нь болохоор одоо танилцуулна. Алсын хараатай бас энийгээ бодож бизнесээ хийж байгаа маш их цаашаалтай үнэхээр зүг санагдаж байна. За одоо хэдүүлээ нэг юу ярилцъя. Одоо JCI гэдэг байгууллагын талаар. Бид хоёрыг хоёулаа JCI гишүүн болохоор тийм гишүүн дээрээс нь бас захирлууд гэж сонссон, бас харсан тий. Ерөнхийлөгч талаар ерөнхийлөгч байна тий. Тэгээд JCI-ийн талаар одоо за энэ хоёрын хувьд энэ жил ерөнхийлөгч болсон тий.
Тийм. Аль салбарын Тэгэхээр хэрэглэгч вэ? GCI Монгол байгууллагын дотор 17 салбар байгаа л та. Тэрний нэг GCI Chairman гэдэг салбар байгуулгын энэ жилийн 25 оны ерөнхийлөгч, салбарын ерөнхийлөгч гэсэн. Бид нар чинь нөгөө бүх албан тушаалаа дандаа нэг жилд л хийдэг. Тэгээд дараа жил нь өөр албан тушаал эсвэл одоо дараагийн шатлууга ахиж явах хэрэгтэй байдаг болохоор нэг жилээр л хийдэг. Улирын сонгогдохгүй. Өнөр сонгох гэж юм баг байхгүй. Тэгээ дөрвөн журамдаа хаацалдаг. Бусдаа боломж олгож байгаа хэлбэр юм да тий. Бусдаа боломж. Тэгээ өөртөө бас их боломж авч байна. Одоо богино хугацаанд 3 жил ч юм уу 5 жилд өөрөөр албан тушаал хийж өөрөөр экспириенс авах гой боломж. Тэгэхгүй бид нар одоо өөрсдийн карьерээ явахлаар санхүүжүүлэх гэж бодоход илүү нэгтлэн одоо компанийн санхүү дээр л 5 10 жил 20 жил ажилладаг ч юм уу те. Тэгээд дараа нь явсаар хагаад нэг сид төвчний захирлын хэмжээнд эсвэл гүйцэтгэх захирал болдог. Тэгвэл JZ дээр өөрийнх нь сайн дурын цагаараа би санхүүгийн мэргэжилтэйсэн ч гэсэн маркетингийн нэг ажил жил хийж үзээл. Тэгэл одоо дотоод одоо гишүүншилтэй холбоотой нөгөө операцтай холбоотой ажлууд хийдэг ч юм уу. Тэгэл нэг жилд нь ерөнхийлөгч хийж үзээл. Тэнгууд нөгөө харах өнцөг амар гоё тэлж өгч байгаа. Эсвэл өөр юмыг ойлгох. Тэгээд мэдээж тэр бүхнийгаа мэргэжлийн экспертийн төвшөнд хийхгүй. Гэхдээ ямар ч байсан нэг жил тэрэнд одоо хүчин чармаалтайгаар сэтгэлээ гаргаад хийх одоо цаг цаваа гаргаж чадчихвэл энэ чинь ингэдэм биш үү? Энэ хэцүү байд юм байна. Ийм боломжууд байд юм байна. Ер нь маркетингдаа ингэж анхаарч явах хэрэгтэй юм байна гэдэг ойлголт авчих واخ. Гэтэл одоо том корпорацууд одоо хятадч байна уу, Америкч байна уу? Том корпорацууд чинь аль болох одоо нөгөө CEO одоо бэлдэж байгаа хүмүүсийг нөгөө олон департаментийн менежер болгоол, захирал болгоол ингэж нөгөө 2 жилээр ч юм уу 3 4 жилээр ч юм уу ингэж нүүлэгдэх шиг. Тэрэнгуут тэр хөдөлгөөний одоо сайн дурын байгууллага болохоор хувийн цагаар нь богино хугацаанд 3-5 жилд юм уу 7 жилд бага юм хийлгээд үзүүлчихэж байгаа байхгүй. Тэнгуут тэр үнэн компани дээр ч хөдлөх шаардлагагүй. Гаднаасаа одоо JCI-аас тэр бүх ойлголт одоо туршлагыг ингээ хоримтлуулад тэгээд аяндаа одоо ингээд нөгөө сайн явж байгаа одоо идэвхтэй юм ойлгоод ингээд улам өөрийгөө сайжруулад байгаа гишүүн бол эрс мэдэгддэг. Яг бол тэр хүн нэг жил хийж байгаа ч гэсэн бусдад одоо тэр нь одоо энгийн карьерээр төсөөлвөл нэг 2-5 жилийн юмыг нэг жилд бадсаж байгаа байхгүй. Тэнгууд тэр чинь нөгөө 2-3-5 жилээр карьерээ харж байгаа хүний хажууд чинь эрс мэдэгддэг. Өөртөө болохоор баг мэдрээгүй юм шиг өстой жил амар хэцүү байлаа, амар завгүй байлаа. Энэ сте хэцүү ятратай газар байна гэдэг мэдрэмж аваад байдаг. JCI гээд одоо ингээд яг нэг нэршил ба шүү дээ. JCI одоо яг юу гэсэн үгийн товчлол хэдүүл яг одоо үзэгчтэй хандаад нэг энгийн нэр тайлбарлаа тий. Миний хувьд бол бас хүмүүс JCI би бол бас миний хувьд л одоо огт мэдлэг байхгүй үнтэй л төлөөлнө би. Тэгээ би бол Google-ээс нэг харж үзчихсэн. Иргэн тойронд байдаг найз ихтэй сонсч ирсэн. Тэгээд хаанаас хөгжсөн. Тэгээд Монголд хизээ орж ирсэн. Яг юуны төлөө нэгтээд байдээ те. Та хэд бол бүгдээрээ л завгүй байгаа бид нар ажилладаг. Тэгээд тим завгүй байж яагаад энэ цаг зарцуулаад байдээ. Тэр тухай ярил сонирхолтой байна. Огт мэдгүй бас тэгээд JCI гэдэг чинь Junior Chamber International гэсэн үг. Тэгээд Монголд бол 1992 онд яг авчласан өсгөлтэй баг зэрэгцээ шахуу орж ирсэн. Тэгээд ер нь бол залуучуудын байгууллага 18-аас 40 насны залуучуудын мэдэгтэй залуучуудын байгууллага. Дэлгэрэнгүй самаад хэлж байна. Анх 1915 онд Америкт Сент Луи хотод Мизури мужид байгуулагдаж ирсэн юм байлээ. Тэгээд тэр үедээ бол өөр нэртэй зүгээр нэг тийм dancing club гэдэг одоо залуучууд нийлээд ингээд хамт одоо бүжиглж барьдаг тийм клуб байжгаад тэгээд нэгэнт ингээд цуглдсан итгэвтэй юм залуучууд зүгээр ингээд сайхан бүжиглээд have fun дугаад сингэж одоо энэ өөртөө Сент Луигийн тэр community-тэй гоё юм хийгээд гэдэг санаачлага тэд гаргаад тэгээд ингээд юм хийгээд төсөл хөтөлбөр хийгээд янз бүрийн асуудалтай юмнуудыгаа засаад тэгсэн чинь өөр одоо тэр хотын залуучууд анзаараад наад чи та нар юу гэдэг юм те гэдэг байдлаас тэгээд тэр нь ингээд олшсоор хагаад өөр хотын залуучууд сонирхоод тэгээд нөгөө одоо зөвхөн тэр нэг хот можийн байгууллага биш юу болоод өргөтгөө томсоод үндэсний одоо хэмжээний тийм байгууллага болж эхлээд тэгээ явсаар хагаад
1946 тухай 8 билүү анхныхаа олон улсын чуулганыг хийгээд нэг эхэндээ нэг 8 орон цуглаж идэх хаа Мексик хотод. Тэгээд тэндээ нөгөө dancing club-ээс Junior Chamber гэдэг одоо залуучуудын танхим гэдэг байгууллага байжгаад тэр 40 онд болохоор Junior Chamber International гэдэг JCI гэдэг болсон. Тэгээд нөгөө JC гэдэг нөгөө Junior Chamber гэдэг нь айгүй удаан явсан анх одоо Аз намхан далаад бүсэж хэлвэл 1951 онд Манилад анхны салбарын байгуулагдаж ирсэн юм билээ. Тэнгууд нөгөө JC гэдэг ойлголтоор л нөгөө тухай итгэвтэйсэн Америкийн тэр Мексикийн гишүүн нөгөө JC л гэж яриа сурцсан байсан болохоор JC л гэдэг юм шүү. Тэнгууд ер нь ингээд нөгөө тэр 50-аад онд байгуулагдаж ирсэн ихэнх юу Азийн орнуудад дандаа JC л гэж ярьдаг тийм байсан. Тэгээ баг 2000-ад он хүртэл тийм соёлтой байсан юм уу. Тэгээ ер нь ингээд бид нар чинь юм айхтар том олон улсын байгууллага шүү дээ. JCI гэдэг брендинг өвчтэй болоо гэдэг байдлаар явж байгаа. Тийм тэгээд ер нь бол 4 үндсэн боломж олгодог хувийн хөгжил, бизнес хамтын ажиллагаа, гадаад одоо харилцаа тэгээд нийгэмдээ community impact гэдэг нийгэмдээ эерэг өөрчлөлт өгөх тийм зорилготой боломжуудыг олгодог. Янз бүрийн өнцгөөс нь аль нэг боломжийн ч юм уу эсвэл өөрийн хувийн өнцгөөс гишүүд сонирхож орцолдог. Зарим нь найз нөхдөөрөө дамжиж татагдаж, шахуулж, түлхүүлж одоо ордог. Тийм. Хосттой бид хоёр ярилцаад ингэсэн. Сонирхолтойгоор тий. Одоо би жишээлбэл ингээд нэг арай гэгээлэг талыг нэрий. Би жоохон сонирхолтой ярьсан. Цагийн хост маань болохоор одоо нөгөө жоохон одоо бусдад буруугаар одоо энэ жишээлбэл үнэхээр мэдэхгүй те ингээд асууж штэ те. Энэ талаас нь асуугаад явъя. За би яг мэдээллүүд бас хардаг. Ягаад тэгэхээр ингээд JCI маш олон л одоо гişүүд найзууд байна. Тэгээ нөгөө хийж байгаа юмнуудыг ингээд харж ирсэн. Гişүүн болооч те ингээд тэгдэг гэж зөндөөл юм ярьж ирсэн. Тэгээд үнэхээр амждаггүй. Үнэхээр сонирхож ирсний хувьд сонирхож ирсэн. Тэгээд chairman салбарыг хүртэл би нэлээд сонирхдаг. Би өөрөө тэр нэг group юмд нь явж байгаа байхгүй. Тэгээд нэг хийж байгаа юмнуудыг хараад үзсэн. Сая гэхэд би нэг юм дээр амар баярлсан байхгүй. Би үнэхээр тэрэн дээр бол хэлмээр санагдаж байна. 100-аад хүүхдүүдийг мэрэгжил олгосон гэдэг те. Одоо тийм мэрэгжил олгохоор ингээд эмсүүд чиглэл юу гэлээ те. Тийм тэр надад бол үнэхээр супер байгаа байхгүй. Заавал ч хүн болгон захирал болох албагүй. Заавал ч хүн болгон нэг менежерч байд юм уу тийм болох албагүй шүү дээ. Тэгэхэд үнэхээр тэр хэрэгцээтэй тэр гагны орчин одоо юу гэдэг мэрэгжлийг ингээд олгоо тэрийг ингээд хөрөнгө оруулалт хийгээд тэр хүмүүст ингээд маш их тусалж байгаа байхгүй залуучуудад. Тийм JCI чанд ер нь бол нэг хүмүүс нэг сайн мэддэг боловч маш олон төслүүдийг санаалж хэрэгжүүлсэн байдаг байхгүй. Одоо саяны нөгөө хүмүүсийн мэддгээр яраад явах те нэг хором нөгөө school police те соёлтой хот. Тэгээ бүгдээрээ тоон дүнгээр илэрхийлэгдэхээр ингээд агууд бодит импакт үр дүнгээ гаргацсан төслүүд байдаг. Дээрээс нь тэгэл Save Angels гэдэг манай чирэмний санаалж ирсэн. Одоогийн байдлаар 5,000 яг нэрэ хүүхдийн амиг одоо дутуу нэрэ хандлагдлыг бууруулсан жишээ нь байж байгаа. Гэх мэтлэн маш олон юмнууд хийдгийн ер нь. Тэгэнгүүт нөгөө яг хүмүүс чинь тэрийг харахгүй нөгөө талаас нь хараад нэг жоохон буруу ойлголттой яваад тийм буруу ойлголттой яваад идэг юм бас байгаад идэг. Би нэг Germany Save Angels гээд fundraising болж ирсэн. Тэгээд тухайн жилийнхэн ерөнхийлөгч нь төрсөн өдрөөрөө тэр Save Angels гэдэг төсөлтөд fundraising хиймээр байна гээд. Тэгээд тухайн үед би нөгөө үндэсний байгууллагт захирлаар ажиллаж байсан болохоор одоо өөр салбаруудын өөрийнх нь биш өөр салбаруудын бас арга хэмжээ төсөл төр оролцдог. Тэгээд анх удаага олон нийтийн газар бүр ингээд асгартлаа хуйлаад өөр нэг салбарын одоо өмнөх үеийн одоо ерөнхийлөгч байсан залуу тэгээд тэдний одоо гэр бүлийн бас тийм нэрээ одоо тэр чинь really юу гэдүүлээ дутуу төрсөн тэр одоо түүхийн сонсоод тэгээ энэ Save Angels гэдэг төсөл нь дутуу төрсөн одоо хүүхдүүдэд зориулж инкубатор эмнэлгүүдэд ингэж олгодог тийм төсөл. Тэгээд зарим бас нөгөө өрөөнийг тогтчулж өгч яг стандартын дагуу болгож өгдөг тийм төсөл байсан. Тэгээд мань хүн тухайн үед ингээд сандраад одоо нөгөө хүүхэд нь төрсөн эмнэлэгт нь байхгүй юм шиг байна те. Тэгээ яах вэ хөөгээ сандраад одоо тийм бодохгүй байсан.
Тэгээд өөр нэг эмнэлэгтний инкубатор нээж дараа тийшээ яарч очоод тэгэл бүхэл юм л амар эмзэг байсан гэд тэгээд тэр түүхийн сонсоод тэгээд энэ Save Angels гэдэг төслийн ачаар инкубатор Монгол улсад байжсэн тулд манай хүүхэд ингээд өдий зэрэгтэй болцсон байна гэд тэрврээд ингээд яасан чинь одоо бодглоор үйлчлэх гэдэг. Бүр ингээд хасгартлаа уйлаад олон нийтийн газар тэгээд За Bad би болохоор нэг ийм асуулт байгаа даа л да. Одоо JC-д би бол дандаа лидер залуучууд ер нь бол салбартаа малаад ажиллаж байна гэж ойлгоод. Тэрийн залуус маань одоо нэгдүгээр цагаараа бол инвест хийж байгаа тий. Одоо хоёрдугаар болохоор ур чадвараараа оролцоо авч. Тэгэхээр саний хийж байгаа энэ гоё прожектууд чи бүгд одоо төсөв мөнгө сагууд байгаа шүү дээ. Тэгэхээр одоо энэ том прожектууд чинь яа гэдэг өөрсдөө та нар мөнгө босгох юм уу эсвэл карбонаасаа мөнгө өгдөг юм уу эсвэл нөгөө мундаг Америкас ч байдаг юм уу те санхүүжилтийн юмнууд орж ирдэг юм. Ер нь санхүүгийн схем яг яаж ордог вэ? Ер нь бүхэл юм чинь санхүү маш чухал шүү дээ. Яг одоо шударгаар харил яаж ер нь мөнгө босгох юм бэ? Тий, одоо сайн нэг хэлсэн fundraise мөнгө босгох арга хэмжээнүүдийг бид нар зохион байгуулна. Тэгээд ер нь бол өөрсдөөсөө их мөнгө гаргана. Тэгээд дээрэс нь тэгэл одоо бизнесийн байгууллагуудаас спонсор аавна тий. Дээрэс нөгөө JC-гийн бусад гадаад орны салбаруудаас бас одоо хамтарсан байдлаар энэ төслийг хэрэгжүүлээд бас мөнгө босгож болдог. Саяны Save Angels гэдэг төсөл төр бол JCI Солонгос байгууллагаас бас нэлээд дэмжиж тий өнгөрсөн жилүүдэд ажилласан. Тэгээ ер нь бол нөгөө хүмүүс бас жоохон буруу бодолтой яваад идэм шиг байна. Бид нар бол уг нь бол өөрсдийнхөө мөнгөөр өөртөө босгоод уг нийгэмд яг хэрэгтэй гэсэн юмыг хийгээд яваад байна шүү дээ. Тэгээд ямар нэгэн тийм улс төрөөс мөнгө төгрөг авдаг тийм юм багт байдгүй. Ерөөсөө л цэвэр өөртөө л босгодог. Одоо сая энэ жилээс бид тэр Fundia гэдэг нэг юуны fundraising гэх платформ сайт байна шүү дээ. Тэн дээр crowdfunding crowdfunding тэн дээр одоо яг 17 салбарыг хэрэгжүүлж байгаа бүх төслүүд ингээ ороод тэгээ хүмүүс яг тэрнэрээ ороод NGC чи ийм хүү гой гой юмуд хийд юм байна шүү дээ харах боломжтой. Хүсэх юм бол хандив өгөх боломжтой тий. Тэгээд ер нь бол баримтлагдаг зарчим нь аль болох бага одоо санхүү мөнгөөр илүү их нөгөө нөлөө үзүүлэх хүртээмжтэй тийм чаленж одоо гişүүдэд өгдөг гэх юм уу. Тэнгууд тэр соёл нь ингээд өөрийн магадгүй хувийн амьдралд ч бизнес одоо арга эрдэнэ ч гэсэн яаж тийм илүү үнд цэнийг бүтээх үү гэдэг тал дээр сэтгэхүйг одоо өөрчлөх гэж оролдог гэх юм уу. Тэгэхээр одоо нэг ийм асуулт байна л да. За одоо ингээд би нэг зүгээр нэг ажиллаа хийж байгаа залуу тий. Ажилдаа явал гэртээ хайрдаг. За ихнэр хүүхдээ өгчдیں۔ Тий ингээд зөндөл ажил амьдрал байна. За тэгвэл миний сонссноор JCI ингээд гишүүн болъё гэхээр мөнгө төлдөг гэдэг. Тий? Төлбөртэй гэж сонсон. За тэгвэл нэг төлбөр төлчлөө. Тэгээ төлснөөрөө надад яг юу ирэх. Одоо магадгүй тэрийг одоо сонирхож байгаа хүмүүс байх шүү дээ. JCI гишүүн одоо болоход яг яах вэ? Заавалчгүй одоо би нөгөө малаалагч байх хэрэгтэй юм уу те эсвэл би лидер байх хэрэгтэй юм уу те зүгээр нэг энгийн нэг залуу ажиллаж хийж байгаа залуу гишүүн болоод ороход болох уу? Мэдээж насны хувьд бол 18-аас 40 насны залуучууд байдаг юм байна. Ер нь бол хоёрхан үндсэн одоо гишүүнчлийн шаардлагатай татвараа төлсөн байх. Тэгээд 18-аас 40 насны хооронд байх гэдэг. Тэнгууд улс орон болгоны тэгээд салбар болгоны ямар татварын дүн тавих нь бол өөртөөх нь асуудал гэж үздэг. Дэлхийн байгууллагаас одоо хураадаг гишүүнчлийн татвар байгаа. Тэр нь болохоор $18. Тэнгууд манай Монголд одоо жишээлбэл 1300-аад бараг 1400 гишүүн байгаа. Тэгэхээр бид нэр дэлхийн байгууллагатай хүний тоо болгоноор нь гишүүнийхэн тоо болгоноор нь $18 өгдөг гэсэн. Тэнгууд манай одоо үндэсний байгууллага нь болохоор JC Монгол нь болохоор салбар болгоноосоо тэдэнд бас долларын хэмжээтэй тэнцвэц хураамж аавна гэдэг. Тэр нь болохоор $88. Тэгээд тэр салбар байгуулга нь гишүүндээ одоо нэг гишүүний тоогоор үндэсний байгууллагатай $88 хураалгадаг болохоор өөртөөх нь гишүүнчлийн татварыг $88 гэж дүүцгүйс тавина уу, $200 гэж тавина уу, $2000 дүүцгүйс гэж тавина уу өөртөөх нь асуудал. Ямар ч байсан нөгөө суур доод хэмжээгээл хангаж хахад зүгээр гэж боддог. Бусад орнууд жишээлбэл үндэсний байгууллага нь $88, $30 ч юм уу, $50 ч юм уу өөр байдаг. Эсвэл бол $200 ч юм уу те. Тэгэхээр тухайн улс нь одоо ямар хэмжээнд, ямар бодлогоор энэ одоо манлайлалын байгууллагыг авч явмаар байна гэдэг босго шалгуур
ямар чиглэл те одоо сонирхолтой болоод юу байж болох вэ? Энэ нээлттэй биш үү те угсаа төлбөр нь ч юм уу гишүүнчлэл нээлттэй юм шүү. зан дурын байгууллага юм чинь нууц хаацалах юм байхгүй. Одоо жишээлбэл салбар байгууллага ингээд нэг хурал хийж ийн гэлээхэд сонирхож байгаа гишүүн гээд хуралд оролцож байна. Тэнгүү сая нөгөө самадын хэлсэн шүү дээ нэг юм дөрвөн чиглэлд одоо тухайн хүнд ингээд нэг тийм хэрэгтэй зүйлсийг өгдөг юм шүү дээ. Хойны хөгжил гэж ярьсан те. За бас нэг networking гэж нэг юм яриад байгаа шиг байна. Тэгэхээр энэ тал дээр тухайн одоо би жишээлбэл 1 жилийн такс төлөх юм байна шүү дээ. 1 жилийн төлбөр төлөөд тэгвэл надад би одоо тэр төлбөр төлчөөд бас нэг юм аммаар шүү дээ. Юу өгөх юм надад? Sorry дөрөв асуулт юм байна шүү дээ. Ус төр чиг тойрож байгаа. Одоо нөгөө харчсан шууд энгийн шүү дээ. Ер нь бол гишүүнчлийн байгууллага гэдэг өнцгөөс одоо хардээ. Одоо нэг философи гэдэг шиг. Одоо team school of thought гэдэг шүү дээ. Тэгэнгუთ зарим гишүүд болохоор ялангуяа сонирхоод ингээд нэг удааг байхдаа би гишүүний татвар төлсөн би гишүүн. Тэгэхээр энэ гишүүндээ үйлчлэх байгууллага. Тэгээд зарим хүмүүс нь ерөнхийлөгч болсон ч гэсэн бодлон тим хэмээрээ гишүүндээ үйлчлэх байгууллага гэдэг. Тэгээд бид нар одоо нөгөө гоё байлгах гал сургалт төгсөл одоо авч болох бүх юм л гишүүндээ өгье гэдэг үднээс ингээд яаж байгаа. Нөгөө өнцг нь одоо яг миний харж байгаагаар нөгөө өнцг нь болохоор энэ бол манлайлалын байгууллага. Гишүүнчлийн байгууллага биш зүгээр энэ манлайлалын байгууллагад ороход гишүүнчлийн татвар төлж гишүүн болдог болохоос манлайлалын байгууллага. Тийм болохоор ямар нэг юмыг одоо саний ярьжсэн шиг албан тушаалыг нэг жил ташаад дараа нь өөр юм хийгээд итэвхтэй байж тэр юм хийснээрээ хүн тэр манлайлалын скиллээ хөгжүүлдэг болохоор тэр нь бенефит гэж хараад байгаа. Түүнээс би ингээд татвараа төлсөн одоо зарим байгууллагууд чинь тийм байдаг шүү дээ. Төрийн бус одоо холбоо ч юм уу те. Тэгэл нөгөө өндөө гоё экспириенс өгөхгүй бол нэг гоё арга хэмжээ зохион байгуулаад юу гэдэг. Хэдүүлээ энгийн яг бүр энгийнээр одоо манлайлна гээл тэ ерөнхий нэг үг байгаад шүү дээ. Яг ингээд нэг тийм гоё задлаад ирэл. Заавал ч одоо ингээд манлайл гээл одоо супер юм яриад те. Чи өстө шилтгэн байх хэрэгтэй гэхгүйгээр зүгээр энгийнээр би одоо нэг эдэн төгрөг өглөө те. За тэр нь одоо ингээд нэг сайн үйлс зарцуулагддаг юм эсвэл байгууллагууд руу цаашаа шилжих юм байна те. За би ингээд нэг гишүүн болоод ороод ирснээр мэдээж нэг сайн үйлсэд оролцох нь байна. Би өөрөө багадгүй тэрэн хөрөнгө оруулалт хийгээд хэцүү те нөхцөл байдалтай бүх сэдвүүдэд би оролцоотой байж чадах юм байна. Гэхдээ нөгөө манлайлна гэдэг байгаа юм аа нэг ойлгомжтойгоор явал те. Заавал ч супер байх албагүй шүү дээ. Яг нөгөө түрүүний асуултанд хариулахад яг надад ямар бенефит байгаа юм бэ гэдэг тэр юм яг угсаал дөрвөн боломжтой ярьдیں۔ Яг хувийн хөгжил гэж байгаа. Хувийн хөгжил гэдэг нь мэдээж саяны самадыгийн хэлдгээр өөрөө оролцож одоо ямар нэгэн одоо албан тушаал хашаад тухайн жилдээ тэрийг сайн хийгээд тий. Тэгээд арт нь гарахад бол хүн маш олон зүйлийг сурцсан байдаг байхгүй. Тэгээд тэр нь тэгэл одоо хүмүүс өдөртөж нэг одоо нэг төсөл санаачлаа гэхэд тэн дээр мөнгө босгох ажлыг хариуцж аваад ядаж мөнгө босгох скил сураад авчиж чинь тий. Гэх мэтлэн маш олон юм ингээд эндээ сураад авдаг байхгүй. Би бол одоо жишээ нь ингээд өнгөрсөн хугацаанд бол яг хувийн бизнес дээр ашиглаж болох маш олон санаа гэж бас авсан байдаг. Тэгээд хүн хөгжит талдаа юм байна. Тэгээд гадаад харилцааны боломж байгаа тий. Энэ бол хамгийн тоо бас боломжуудын нэг 100 гаруй одоо орны залуучуудтай бид нар ямар ч барьергүй харьцах боломжтой болж байгаа байхгүй тий. За тэгээ бизнесийн боломж мэдээж маш их байгаа. Энэ болон залуучуудын хооронд гадаад дотоод гэлтгүү бизнесийн янз янзын харилцаа. Дээрээс нь бизнестэй холбоотой маш олон бас арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг. За нөгөөх нь бол нийгмийн боломж гэдэг нөгөө одоо нийгэмдээ эерэг өөрчлөлт бүтээх төслүүдийг санаачилж хэрэгжүүлэх гэсэн ийм л зүйлүүд байдгийг ер нь бол тэгээ түрүүний самадын хэлдгээр самадын ерхийлэгчийн хэлдгээр ер нь бол яг зүгээр за би одоо $500 төлчлөө одоо би яах ингээд суугаад байх юм бол угаасаа хөгжихгүй өөрөө оролцож ижил өөрөө нэг ажил хариуцж авч иж ард нь гарч ижил хөгжинэ. Яг одоо $500 төлчлөө би юу авах юм гэдэг үднээс нь харахад ч гэсэн одоо манайх жишээлбэл байгууллага дээр ингээл хамт олондоо хөгжүүлэх чинь хамт олонныхоо одоо хөгжиж одоо өсөхийг хүсэж чинь кэрлж чинь гэдэг үднээсээ ингээл янз бүрийн сургалт хөтөлбөр хамруулах захиалж одоо байгууллага дээр авчирч заалгах гээл те. Тэгэл тэнгууд магадгүй нэг хүний тоогоор ингээд бодхолоор нэг хүний 300 мянга гээл нэг сургалт нэг хүний 200 мянга эсвэл 500 мянга эсвэл Харвардын нөгөө танхимаас явуулаад байдаг нэг 2-3 мянган долларын юм гэдэг ч юм уу те. Тэнгууд одоо тэр $500 дүүцгүүц одоо төлбөрийг би JC Монгол төлчөөд тэр байтугай сургалтыг би өнгөө авч байгаа байхгүй. Тэгээд бол салбарууд нь одоо бүтээмжийн хувьд гишүүдтэй тэдэн сургалт орцсон байх ёстой гэдгийг бүр шаарддаг.
Тэнгууд салбар нь ингээл зохион байгууллаа. За нэг ийм ямар сургуульд орвол манай гишүүд сонирхолтой байх бол гэл. Тэгэл тэнгууд нэг одоо Чинзо гэдэг нэг коуч багш байдаг. Чинзөрөг гэдэг. Дэйл Карнеги. Дэйл Карнеги гэсэн. Тэгээд одоо коуч лаб гэдэг сургуулийн одоо тийм хөтөлбөртэй. Тэнгууд манерыг одоо бол Монголд айгуу том сайн сурагч байлаа гэхэд мань хүн өөрөө жизээ гишүүн байсан. Тэгээд одоо манай chairman юм уу манай салбар та нэг манад нэг сургалт ороод өгөөч бид нар нэг шинэ гишүүдтэй ингээд нэг гоё ийм ойлголт өгсөн тийм ярих гэсэн ингээд тэнгууд за тэгээд үнгүү өгдөг жишээ нь. Яг л өөрөө жизээ хүн болохоор энэ жизээ залуучуудаа одоо мань хүнээ өөрөөс нь одоо олгож байгаа боломж гэх юм уу те. Тэнгууд өөрийнх нь тэр сургалтанд магадгүй хэдэн 100 мянга хэдэн саяын хөтөлбөрт ороод ингээд сурдаг байхад зүгээр нэг өөрийнх нь мэддэг дотн ч юм уу гишүүн нь гуйснаас болж за гэж ачдаг. Тэнгууд бараг тэр $500 нь тэр чигтээ юу ячиж байгаа. Зүгээр тэр жилийнхаа нэг хэдэн сургалтад орсноор л бараг мөнгө хийчихэж байгаа байхгүй. Бенефит авчиж байгаа гэх юм уу. Гэтэл цаана тэр олон юм байгаад байдаг. Нөгөө юм хийж үзэх, харах өнцөг, суралцах, бусдаасаа суралцах, өөрөө ингээд өөрийгөө сорж гарах гэл. Тэгээд тэр нь болохоор жоохон хэмжигдэх хэцүү. Яг хэн оролцсон байдлаараа л тэрийг авдаг болохоор. Тэгэхгүй хин төлчөөд ингээд юмд оролцохгүй би завгүй ан чадахгүй байна. Айгуу сонин газар байлаа, сонин хүмүүстэй байлаа гэлээвэл тэр бенефит авахгүй яг мөнгөө жоохон агаар тэсгэж байгаа. За тэгэхээр ер нь бол өөрөө хичээвэл илүү их боломж өөрөө олж авах юм байна гэж ойлголоо. Надад бас нэг ойлгохгүй зүйл байгаа. Тэгэхээр red flag биш шүү зүгээр энэ энгийн асуулт баг. Дотроо би юм салбарууд байна гэж ойлгох та. Одоо chairman ямар гэд зарим нь бас мэдгүй байгаа юм л. Тэгэхээр ингээд салбар байгаа концепт нь болохоор одоо агуулга нь өөр байгаад байна. Эсвэл илүү дотн одоо найз нөхрөөр ч үү те community-ийн тусдаа байгаад нэгдүгürt. Хоёрдугаар болохоор одоо самадын маань ерхийлэгч гэдээ ярьж байна. Энэ нь одоо сонгуульт одоо зарчмаар явдаг уу те. Эсвэл ямар байдлаар ерхийлж болдгийг. Сая чинь хөл бөмбөгийн холбооны ерхийлж сонгох бөө юм болж штэ. Танад дээр одоо чинь ийм өрсөлдөөтэй байдлаар чинь одоо манлайлагчаа тэргүүлэгчээ сонгодог уу? Иж бас сонирхолтой штэ. Яагаад болчих вэ? Өөрийн хөтөлбөр ч юм уу те ямар нэг юм зөвшөөрөлдгөө ч гэдэг юм. Ер нь бол дэлхийн байгууллага нь ингээд constitution гэдэг үндсэн одоо журамтай. Дүрмтэй. Тэгээд тэрийг нь үндэсний байгууллагууд нь хангаж өөрсдийнх нь дүрмийг зохиох ёстой. Тэгээд үндэсний байгууллагын дүрмийг дэлхийн байгууллагын дүрмийг хангаж салбар байгууллагын дүрмээ зохиох ёстой. Нийцсэн байх хэрэгтэй. Нийцсэн байх ёстой. Хангаж гинэ. Нийцүүлж. Тэгээд одоо ерхийлэгч болох замд нь шаардлагууд тавьдаг. Тэгээд тэр шаардлага нь 1-2 шаттай дандаа сонгогдсон байх ёстой гэдэг шаардлагууд байдаг. Тэгээд дид ерхийлэгчээр ч илүү сонгогдсон байх ёстой. Тэгээд ерхийлэгч болохын тулд заавал дид ерхийлэгчээр сонгогдсон байх ёстой гэдэг шаардлага байж байгаа. Тэгээд нэмэлт одоо бас хэдэн шалгуур өгд юм уу те. Тэгээд жилдээ нэг ерөөхдөө нөгөө чуулган зохион байгуулалал яг арчилсан зарчмаар сонгуулаа явуулаад ерхийлэгчээ сонгодог. Тэгээд нөгөө татвараа бүрэн төлсөн, цагтаа төлсөн нөгөө саналын эрхтэй гишүүд нь саналаа өгдөг. Тэгээ мөрийн хөтөлбөртэй бас байгаа. Мөрийн хөтөлбөрөөр танилцуулна шүү дээ. Одоо иргэжил би ийм төсөл санаачлаад ингэж хийнэ. Гишүүдтэй ийм сургалтууд орно ч гэдэг юм. Тэгээд одоо кандидатууд нэрээ дэвшүүлээл яг арчилсан зарчмаар болохын саналаараа. Дотроос олон салбарууд байгаа жишээ нь өөр одоо үзэл баримттай байна уу те концепт нь өөр юм яадаг юм бол тэр нь яагаад тийм олон салбарууд байгаа гэдэг юм бол яг дүрм журм нь адилхан зарчмын хувьд бол адилхан байгаа гишүүдээс хамаарч аль чиглэл рүү илүү чухалчилмаар байна тэр нь одоо гишүүдийн одоо саналаар гэх юм уу культурээр явчихж байгаа тэрүүгээр ялгардаг зарим салбарууд жишээлбэл одоо эко гэдэг салбар байгаа тэдний төсөл хөтөлбөр нь илүү тийм байгаль орчин руу хандсан юмыг эко байлгах гэдэг үүднээс ингээд яадаг ерөнхийн. Тэгтээ бас бизнес эдрийн арга хэмжээ төсөл хийж байгаа л да. Гол өөрсдийнх нь одоо юм баримтлагдаг юм. Тэрнээс юу биш юм биш үү? Одоо нэг доктортой хөгжлийн 17 зорилго гэдэг шиг за танах 1-2-ыг нь авч гэдэг юм уу те. Тэгэж салбарт хуваарлсан тийм. Хуваарлахгүй өөртөө сайн дураараа тэр SDG-г хувааж авч байгаа. Ер нь бол аль болох тэр SDG 17 зорилтуудад нийцүүлэх гэж хичээдэг. Тэрнийх нь нэгэнд нь хангалттай салбарууд бас гэдэг юм. Онцлогуд байгаа л да. Одоо яг зарим салбарууд нь илүү education талтай, зарим салбар нь одоо илүү бизнес ориентед ч гэдэг юм уу те. Одоо сайн эко бол илүү одоо байгаль орчин чиглэлийн одоо акцуудыг хийдэг ч гэдэг юм. Манай JSA Progress бол илүү бизнес рүү одоо яадаг. Тэгээд төсөл хөтөлбөр нь ч гэсэн одоо танхимтай илүү уялдаж ажиллах эсвэл бизнесийн community-тэй илүү ойр одоо төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх гэдэг юм уу тийм байдаг. Асуултын хоёр дахь нэг хэсэг нь юу вэ?
одоо ерөнхийлөгч төрийн харилцаа ерөнхийлөгч болохдоо жишээ нь сонгуульт байдлаар байд юм уу? Яаж байд юм бэ? Заавалчгүй нэг юм шалгууруудтай байх хэрэгтэй. Ер нь дүрм журмын ингээ хараад тахлаар айгуу тийм best practice маягийн. Түрүү манай энх хоёр ерөнхийлөгч хэлсэн шиг ингээд байгууллагатаа авч хэрэгжүүлэх одоо нэг тийм бэлэн формат темплейт байна гэх юм уу. Тэгээд ямар ч нөхцөлд таарахаар стартапч байсан, эсвэл олон охин компанитай том конгломератч байсан, эсвэл олон улсын бизнесч байсан хамаагүй. Хэдвэл энэ байгууллага нь өөрөө олон улсын бүх одоо шат дамжлагад байгаа байгууллага болохоор одоо миний анзаарж байгаагаар миний мэддэг хэд хэдэн захирлууд байгаа даа. Одоо MCS компани, Од жаргал захирал байна. За 8 хоолтой компани захирал байсан. Одоо сайн бат захирал байна тий, мэддэг мундаг захирлууд байна. Тэгэхээр энэ захирлууд одоо яг том ерөнхийлөгчөөр нь ажилласан гэж байгуулсан тий. Тэгэхээр ингээд одоо мундаг захирлууд байснараа ингээд тухайн одоо жилүүдэд дахиад нэг левел дахиад ч үгэх юм уу те мэдээж залгамж халаагаа үлдээж байх. Тэгэхээр энэ эргүүлээ зөв миний хардтал байхгүй юу? Одоо дандаа л мундаг захирлууд тавих хэрэгтэй юм эсвэл. Эсвэл юу гэдгийг JCI-ийн одоо том ерөнхийлөгчөөс бол ямар нэгэн салбарын захирал байснараа улс төрийн карьер скул өгөөд ч байдаг юм шиг тий. Эсвэл нэг алтан тушаалд очих сонирхолч байдаг юм. Одоо аль ч газар тийм хүн байдаг байх л та. Гэхдээ JCI-ийн хувьд жишээ нь энэ тал дээр одоо сонирхол хүмүүсээс их хараад байна гэж байгаа байхгүй. Дийлэнх одоо залуучууд маань илүү их эрх мэдэл олон танигдах ч гэдэг юм уу тэр байдлаараа JCI-г сонгоод. Энэ тал дээр одоо залуучуудад та хэд одоо яг энгийн үзэж байгаа хүмүүс JCI-д орсноороо одоо ингээл дарга зэрэг болохгүй нь ойлгомжтой тий. Тэгээд орсноороо сая яриадсан зөндөл зүйлийг авт юм байна. Тэгэхээр яг энгийнээр ингээд JCI бол яг ямар амьдрал үүд, ямар соёл үүд юм. Энэ талаар гоё ярилцвал. Би яг өөрийнхөө өнцгөөс харж байгаа тэгээд бас тодорхой хэмжээнд ярьдаг зүйл юу гэдэг вэ гэхээр анх орохдоо би бол их дургу одоо нэг тийм юу гэдэг гоё газар байна мэн гэж бодож байгаагүй. Над шиг байсан юм шүү дээ. Магадгүй танаас ч илүү сөрөг байсан байж магадгүй. Тэгээд явандаа ингээд одоо юу гэдэг нэг хүн надад тэр арга хэмжээнд тэр нэг юм хэлээд би тэрнээс нь үлгэрч аваад айнстай супер газар юм байна гэд. Тэрнээс ойшоо итгэвтэй байгаад гисэн чинь амар их юм аваад. Тэг маш богино хугацаанд өөрийгөө бол гайгүй хөгжүүлж байгаа гэж бодож байгаа. Тэг иргэд орны хүмүүс маань бол бас айгүй хурдан өөр болоод байна шүү гээл тэгдэг. Тэрнээсээ бол жоохон урам аваад ингээд нэрэл айгүй сайн нөлөөлөд байгаа юм байлгүй дээ гэж бодоод. Гэхдээ өөрийгөө гэхээс илүү одоо бусдаа иргэн тойронд байгаа хүмүүстэй энэ гişүүдтэй яаж одоо гоё манлайлагч болох тэр боломжуудыг яаж өгөх үү, яаж болох үү гэдэг. Тэгээ өөрөө нөгөө компани бас компанид ажиллаж одоо өдөрж байгаагийн хувьд ингээд манай хамт олон энэ JCI-ийн залуучуудыг яаж гоё хөгжих үү гэж бодож байгаа юм. Тэгээ эхэндээ жоохон нөгөө олон талаас нь бас одоо харж л явж одоо замналаар нь л явж байна. Би бол одоо магадгүй JCI-ийн карьер ингээд бодхолоор дунд тавцааны явж байгаа ч юм уу те. Тэгээд үндэсний байгууллагын дэд ерөнхийлөгч хийж байгаа. Гэхдээ нөгөө олон улсын байгууллагаар цаашаа зөндөө олон улсын боломжууд байдаг. Тэгэнгუთ эхлээд ингээд жоохон ойлгосон байдлаасаа ингээд хийх гэж оролдож байгаа. Тэр нь юу вэ гэхээр компани дээр очингуудаа за энэ стелаг газар юм байна. Би дотор нь ороод ингээд яваад үзээд байна. Их боломжийн гоё юм байна. Манайхан ингээд энэгээр ороо гарвал нэлээд сайн хурдан өгчих юм байна гэд одоо ажилчдаасаа JCI-д оруулаач явуулаач гэдэг байхгүй. Тэнгуут нэг их хүн байхгүй. Одоо миний мэдхий зүйл хэдэн жил 4 5 л байна уу да. Гэхдээ манай компани нэг бараг 2000 хүрэж байгаа газар байгаад идэг. Тэнгуут за ингээд шууд ингээд гоё юм биш тэгийг хэлээд явдггүй юм шиг байна гэд. Тэгээ JCI Монгол дээр JCI Монгол Академи гэж нэг бүтц байдаг. Тэр нь болохоор илүү яг тэр нэг сургалт хөгжил тал дээр анхаардаг. Тэгээд тэрэнд ингээд би бас нөгөө JCI-аар ингээд орж үзээд бүртгүүлээд одоо сургалтанд нь суугаа шалгалтаа өгөөд тэгээд сурагч багш болчихгүй юу тэр JCI Монгол Академи. Тэгээд тэр дотор ингээд харсан чинь нөгөө салбар дээр байсан өнцгөөс үндэсний байгууллагын өнцгөөс ингээд бас нэг өөр юм ингээд харагдаад ваа энэ ч супер газар юм шүү дээ. Энэ л одоо том тулгуур суур одоо баг нь байд юм байна болох юм байна гэж үзээд тэгэнгуутаа бас одоо нөгөө за JCI гоё юм байна та нар JCI-д ор гэж ийсэн шиг за энэ академи амар гоё юм байна гуйгуутаа ийм арт дээр ийм арт академи гээд байгуулсан дөөрөөд тэгэнгуутаа за одоо энэ яг JCI шиг ингээ академи юм чи манай байгууллагт бас тэр академи дээр залуучууд хөгждөг шиг манайхаа ингээ хөгжөндөө гээд тэгээ одоо ингээ явж байгаа. Гэхдээ нэг 3-5 жилийн дараа докторчоод үр шимээ амар сайн хүртэх байх гэж таамаглаж байгаа.
гих мэтлээ ингээд яаж байгаа. А нөгөө өнцгөөс түрүүний одоо нөгөө боломж харах өнцөг гэж яриад байгаа нь болохоор би одоо жишээлбэл айгу залуугаас нөгөө гэр бүлийн компани тэгээд хөрөнгө оруулагч болохоор том компаниудын дууц зэдэрт шууд орцсон. Жоохносоо гэх юм уу. Нөгөө 15 6 оноос ч 25 6 та залуу. Тэнгууд тухайд би ингээд энэ мундаг хүмүүс одоо олон жилийн туршлагатай сайн одоо захирлууд хийж байгаа хүмүүс юм чинь надаас бүгдээрээ л хавгүй бүх юм ойлгож мэдж байгаа лаг хүмүүс байж таарна. Би нэхэнд юу нэмэрлж оруулах вэ? Ямар ч гэсэн ингээд имийн сайн сураад ойлгоод сонсоод шийдвэр гаргахал дээр ингээд бас зөв шийдвэр гаргахад нэмэрлэх гэж хичээл гэж өнцгөөс харж. Тэнгууд ингээд богино хугацаанд би тэр болон одоо нөгөө карьерийн хувьд болохоор ингээд нэг дээрээс нь ингээд шууд ороод ирсэн. Тэгээд доороос нь айгүй их тэгж олон жил ажиллаж нөгөө замналаар явж туршлага нэг байгаагүй учраас өөртөө ихтгэлгүй. Нөгөө би зам мэдгүй байж болно гэд хүний аманд орно гэдэг шиг нэг тийм байдалтай. Тэгээд JZ дээр нөгөө сайн дурын цагаараа айгүй богино хугацаанд тэр бүх шатаар нэвч байгаа байхгүй. Тэгээд одоо нэг одоо юу гэдэг аз олж одоо аав ээжийн амжилт одоо хүүхдүүдэд олгож байгаа гоё боломжос болж идэх хүн амт би нэгт ойлгомж тал засч ингэж хичээч гээл ингээл гуйж ингэж яах надад тийм одоо юу гэдэг тэг шаардлага нэг байж байгаагүй. Тэгээд JZ дээр болохоор тэрийг нэг тоодгүй. Чи хэм байна? Хэр их одоо амжилттай байна? Ямар компани захирал байна? Ерөөсөө байдгүй байдаг болохоор яг л тэр дүрм журм протокол бүх юмар нь явангууд надад тэхээс өөр арга байхгүй байсан. За би болохоор JC-г ер нь сая сонсоодсэн чи амар энгийн зүйл юм байна. Урд нь би хүмүүсээс сонсохоор нэг л сүртэй дандаа гоё залуучуу те юм костюм бичэхтэй тэнд ч амар сүргийн юм ийгээл та нар юу хийгээд ингээл асуухлаар бид нар ямар прожект хийдэг гэл ингээл айглаг ашиглал те тийм байгаад байсан маш энгийн зүйл юм байна. Тэгээ би надад нэг л зүйл болоо одоо гадаад жишээ сургууль зурхаа 7 хоног та нар хэдэн цаг сайн дур ажил хийсэн бэ гэл асуулт ороод ирдэг. Би даах тэрийг сонсоод Монголд хийдэг байсан болохоор надад байдаг байсан те. Одоо бол миний тэр очих хөстэй байсан газар нь маш энгийн JC айл юм байна л та те. За тэгэхээр одоо миний ингээ харж байгаа дандаа л юм мундаг одоо бизнест амжилттай явж байгаа залуучууд одоо дарга эрхлэгч болдго юм байна те. Тэгэхээр зүгээр энгийн залуу жишээ нь тэр яг өөрөө хүсчээвэл дарга эрхлэгч болох боломжтой байдаг. Ер нь тийм кейс байна уу? Одоо чи миний ойлгосноор дандаа од жаргал захирал, бацаагаан захирал те самад игээ бүгд мундаг хүмүүс болцсон байна те. Энгийн залуучууд ийм JC дээр карьер юу байгаа юу? Яна нуршгүй дээ. Одоо ингээд нэг жилд бид нар 1300 гишүүн байна. За тэгээд тэд нэг 5 10 жил ихтэй 10 тэгээд ер нь дунджаар нэг 3-5 жил байлаа гэж бодоход амар их хэрэгцтэй. Магадгүй Монголын JC-ээр хэдэн 100 мянга ч юм уу 10 мянган ямар ч хүмүүс ингээ ороо гарцсан. Тэнгууд ч одоо бидний яриад байгаа одоо Шунхлагийн Бацаахан захирал байна уу, MCS-ийн од жаргал захирал байна уу те. Тэр хүмүүс нь зүгээр л нэг одоо юу гэдэг нэлээд Монголд том болцсон баг хамгийн том гихтэх компаниудын л үүсгэн байгуулагч удирж байгаа хүмүүс нэг цөөхөн хэдэн кейс. Гэхдээ тэрний доор зөндөө олон өөр кейс байна. Гэхдээ бас магадгүй одоо хүнд нэг танигдаагүй бизнес эсвэл бол одоо төрийн байгууллагт ажиллаж идэг төрийн зүтгэлтэнч байдаг ч юм уу те. Тийм хүмүүс зөндөө бас байгаа. Тэгэхээр бүх хүнд одоо боломжтой. Хин саяны түрүүний ярьсан шиг ингээд итгэвтэй байна. Өөрийгөө зарцуулж чадчихна, зориулж чадчихна. Тэр хэмжээгээр л авах юм аавна. Одоо нэг ганц нэг одоо улс төрөлд гарцсан, JC-гээс улс төрөлд гарцсан нийтээр нь бодож болохгүй шүү дээ, тийм. Бизнес томорцсон хүнээр нь ч юм уу төсөөлж болохгүй байхгүй. Яг нь ер нь бол JC ч өөрөө нөгөө залуучууд нийгэмд идэвхтэй байх хэрэгтэй гэдэг үйл санаа байна шүү дээ, тийм. Тэр утгаараа бас нөгөө энэ бизнес салбарт амжилттай явж байгаа бас том захирлууд маань ч бас 10 20 жил өмнө хэмээг ярьж штэ. Тухайн үед энэ дээр бас түүчээлээд одоо ингээд манлайлж ирсэн л байгаа байхгүй тийм. Дараагийнхаа боломж залуучуудад ингэх ёстой гэж одоо рол модель болоод гэх юм уу тийм. Ер нь боломж олгож байгаа газар. Түүнээс ерөнхийлөгч боллоо гэд автоматар амжилтанд хүрнэ гэсэн үг шүү дээ. Тэгвэл корреляц байж магадгүй. Итгэвтэй байснараа олон хүнтэй танилцсан, олон гоё хамтрал үүсгэх боломж үүснэ. Тэгээд тэрийг атгаж авахгүй бол нэг юм бүтэхгүй. Атгаж аваад ингээ хийгээ яваад байвал их юм бүтэж магадгүй. Бас нэг юм хүмүүс бас асуухыг бас хүссэн. Тэр нь юу юм гэхээр 92 оноос хойш ингээ Монгол одоо тасралтгүй ингээ 33 дахь жилдээ үйл ажиллагаа явууллаа. Чанга хэмжээний брендинг танигдалт байгаа. Тэгэхээр сүүлийн хэдэн жил одоо миний зүгээр анзаарч байгаа шүү дээ. Одоо JC ихээр нэг хэд
лаг залуучууд костюмтэй залуучууд энэ шоудаад байна. Хитэн залуучууд архиудыг муудаг юу ч үлээ те. Нэг иймэрхүү зүйл яригадаад байдаг болчих. Уг нь бол өөр зүйл байгаад байдаг. Тэгэхээр энэ тал дээр одоо ингээд нэг юм сонирхолтой ч гэдэг юм уу, бусдад илүү юм ховж юмны тал юм илүү хүнд хүрээд идэв ч те. Энэ талын нэг тиймэрхүү зүйл ярьж болдог бол те. Болдог. Тэгээ угаасаа л ярих л хэрэгтэй л те. Яг хуу хүмүүс ер нь нэлээ буруу ойлголттой л явдаг юм шиг нэг мэдгүй юм аа. Ер нь гэхдээ сошиал дээр манайх ч бас муулахгүй юм байхгүй шүү дээ. Яг нэг хэлээ те. Манай энэ хоёр чинь бас сошиал дээр актив хаа. Би яг хөө гэхдээ юм муулахгүй шөөмжилдээ. За яг хөө зөвөр нөгөө хүн байгаа газар хүн л байгаа бол тийм ч ямар нэгэн харилцаа байж л таараа. Тэгээ одоо бид нар компани дээр ч гэсэн гараа шоудаг л үстэй тийм үстэй. Ягаад GCI гэдгийг онцлол очиргоо тэгээд идгийг би бас ойлгодгүй. Өөрсдийнхөө мөнгөөр ямар улсын мөнгөөр ууж идээд яваад байгаа ш. Чи одоо тэр эхнэр нөхрөө хайдаг ч үлээ те. Нэг тийм юм яриа бас яваад идэг. Стик компани дээр хаасаагүй л тийм юм байж болно ш. Яагаад байж болохгүй ш. Хориотой биш те. Тийм хориотой биш те. Ёс зүй өдөр юмаа дагжлал. Ерөн зүгээр бид нар хийж байгаа зөв юмнуудаа айгуу сайн PR хийх хэрэгтэй шүү. Ер нь зөндөө олон юм хийдэг байгаа байхгүй. Энийг айгуу сайн нийгэмд зөв PR хийх ёстой юм шүү. Даач яг манайхан тэгээд нөгөө муу юмыг очиж нэг ингэж онцолж сайхан яагаад ах шиг юм л та. Бид хоёрт бас нэг найз байдаг юм аа. Чи саяг үзээддэг. Анти жисэн. За чи яагаад яг үзээддэг гэхээр бас хэлж чадахгүй. Юу ч хэлж чадахгүй. Тэгэл зүгээрээ нэг сайхан буудан дээр хөвтчихэл муулал шүүмжлэл гэж байдаг байхгүй. Тэгээ яагаад гэдэг мэдэхгүй. Тэр нэг тиймэрхүү юм байдсан шүү. Гэхдээ яг одоо тэр шоу талаас нь ингээ бодхолоор ер нь нэг имийг хийж байгаа эсвэл бол сайн нэгдэж чадж байгаа ч юм уу тэр үдцгөөсөө бас анхаарал татаад тэгээд хүмүүсийн шүүмжид илүү өртөг байж магадгүй анхаарал татж байгаа учраас нөгөө талаасаа бас саяны ярьжсэн шиг энэ олон туршлага боломжийг авцсан залуучууд чинь амар сайн одоо нэгдэж тэгээд цөм шоуд чадчих магадгүй шүү дээ. Бас шоу ажиллаа. Шоу ертөнцийг ингээд юу ч хийсэнтэй нэг төсөл байна уу, сайн үс төв байна уу, эсвэл тэр оройно хаана яаж шоудах уу гэдэг дээр бүгдэн дээр л шууд төгсөртөл нээдэг. Би энэ жил энэ чермний нэг салбарын ерөнхийлөгчөөр ажиллахдаа ер нь шоудлтыг бас амар багасхыг гэж бодож ирсэн ер нь бол. Тэгэл нэг арга хэмжээгээ одоо нэг төсөл мөслийн нээлттэй хийгээд ч юм уу ингээд шууд тарчих гэхэлэр бас болдгүй юм байлаа шүү дээ ер нь бол. Мэдээж тэр хүчнөө цаг зав зарцуулаад ингэсэн хүмүүс ядаж нэг газар орны ганцаас пи уучдаг ч юм уу. Ядаж нэг хамтдаа нэг том юмны ард гарлаа гэж тулгаж уух чинь одоо хүний хэрэгцээ юм шиг байна. Нэг соёл гэхээс илүү тэгэхгүй бол ер нь хүм санаа амардгүй. Одоо нэг байгууллага дээр ингэж ярьдэн шүү дээ нэг ямар нэг юмны дараа ч юм уу эсвэл нэг баяр ёслоор ингээд нэг шоу утгалаарэ. Тэгээд нэг шоу нь цаашаага нэлээ үргэлжлэнгууд жоохон согцоо байна хүмүүс чинь сэтгэлийн үгээ хэлээл баярлсан талархснаа эсвэл гомдож ууралснаа хоорондоо муудалж зодолж барайл те. Тэнгуут ч нөгөө хүн чинь ер нь тийм илэн талангүй байж ч л ойлголцож ойлголцохгүй байгаагаа мэдэж. Тэгээд дараа нь тэрнийхээ арилгаж ийж те нөгөө гоё баг хамт олон болдог юм шиг. Нөгөө анх энэ дээр бас сонир харагдуулаад байдаг юм нөгөө одоо нөгөө нэг тангар юу уншдаг шүү дээ бид нар. Крид уншдаг. Крид уншдаг шүү дээ. Тэр ер нь угаасаа санагдаад байна. Орж байгаа гişүнд бол нөгөө ийм сүртэй ингээд гэсэн байж байгаа хүмүүс нөхдөөд зүгээр шоуд яваад идэг яриад идэг. Тэр нөгөө протокол гэдэг юм байна шүү дээ. Энэ байгууллагч өөрөө нөгөө би анх өөрөө бас ч нэг тийм айхтар протоколс хүн биш. Анх хэмжээсээд орж ирчих гайхчихсан байхгүй. Нэг бөөнөрөө бос зогсноо нэг юм дагаж уншаад энэ шашны байгууллагт ороод ирчихгүй яачгүй баг бодож байгаа юм чинь те. Тэгэл тэр нөгөө тэмдэг ингэж зүүх хэрэгтэй байна тэрийг л. Тэгээд ингээд яг энэ дотор ингээд байгаад тахаар яалтчгүй энэ дэлхий дээр байгаа энэ 100 орны хэдэн 100 мянган одоо гişүүдийг тийм протоколтой байж ижил одоо яахгүй бол нэг джинс өмссөн нэг яасан ойлцсон улсууд чинь явж ивэл болохгүй үстэй те. Тэгээд манай NGC чинь нөгөө нэг нүүбд зөвлөх хэрэгтэй залуучуудын одоо цор ганц байгууллага шиг юм байна. Тэгээд нүүб чи өөр ямар амар өндөр протоколтой байлээ те. Тэгэхээр тэр протоколыг бас хүмүүс нөгөө буруу талаас нь бас хараад байх шиг санагддаг юм нь бол надад бас нэг сонирхолтой асуулт байгаа дээ. За Монголын одоо 90 оноос хойш ихэр чи одоо 30 жилийн хугацаанд дандаа л лидер одоо сайн залуучууд өдөрж исэн байна. Тэгвэл энэ залуучууд мөн эргээд одоо дэлхийн GCI гэдэг юм одоо Азийн гэдэг юм те. Тэд гаргаж ирсэн амжилтууд нь одоо жишээ нь бүсээ өдөрж исэн тохиолдол байна. Ямар амжилтууд дээдл нь хин гэдгийг хэлж гаргаж ирсэн бэ? Энэ бол бас багталтай л юм. Хамгийн дээдл нь одоо Америк дэлхийн сайд
хийж байгаа Батбаяр гэдэг ерөнхийлөгч Дэлхийгээр үгүй Аз нохын далайн бүсийнхэн дэд ерөнхийлөгч хийжсэн. Тэргүүн дэд ерөнхийлөгч. Тэгээд нас нь дуусцаад нөгөө 40 хүрсэн. Тэгээд уул нь яг дараа жил нь сонгогдоод дэлхийн ерөнхийлөгч болох боломжтой. Гэхдээ нөгөө нас нь дууссан учраас тэрүүгээр хязгаарлагтаад дэлхийн ерөнхийлөгч болж чадаагүй. Тэгэхээр Монголоос бол хамгийн өндөр албан тушаалд төрсөн нь Аз нохын далайн бүсээ хариуцчихсэн тэргүүн дэд ерөнхийлөгч юм позиц дээр мань хүн очиж исэн. Тэгээд тэрний дараа бол хэд хэдэн удаа дэлхийн одоо нөгөө Аз нохын далайн бүсийн дэд ерөнхийлөгчд позицчуд очижсэн. Төв байгууллагын удирдах зөвлөлийн санхүүчээр бас нэг ерөнхийлөгч маань очижсэн. Одоо энэ жил яг нөгөө дэлхийн жилсийн сургалт хариуцсан бас зөвхөн Монгол залуу ба шүү дээ. Тий. Тэгээд ер нь бол өмнө ингээд хэд хэдэн тийм гадаад боломжуудыг эдэлжсэн гişүүд байдаг. Одоо харин илүү олширч бид нар ингээд үндэсний байгууллага гэдэгтээ хязгаарлагдахгүй гадны одоо тэр олон өөр түвшний бүсийн дэлхийн түвшний тэр албан тушаалууд дээр залуучууд очих хэмжээгээр л илүү гоё туршлага хөрөнгөлж одоо илүү бяртай чадaltaй харах өнцгөн тэлцэн л залуучууд буцаж ирнэ гэж харж байгаа. JCI одоо гишүүн болгоод ч гэдэм юм уу эсвэл яг Монгол талаас Монголдо одоо хийсэн нэг юм топ 3 тий энэ л хамгийн супер одоо магадгүй өмнөх үеийн тий залуучуудаас одоо ийм топ 3 тий сайн үйлс гэх юм уу эсвэл нийгэмдээ үзүүлсэн хамгийн топ 3 одоо хүмүүсийн одоо би бол мэдэхгүй жишээлбэл иймэрхүү нэг топ 3 зүйл байвал хүмүүст бас вау гэл ойлгох байх л та. Одоо сэтгэлд мөнхөрсөн гэх юм уу те эсвэл төсөл хөтөлбөрүүдээс нийгэмдээ хамгийн их одоо үр дүнгээ өгсөн ч гэдэг юм уу те. Маш олон төслүүд байгаа шүү дээ. Ер нь бол нөгөө нэг салбар байгууллагууд чинь ингээл жилээр ингээл өөрсдийнхөө төслөө санаачлал ингээл хэрэгжүүлээ явдаг. Тэр болгоныг бас сайн бол мэдэхгүй зүгээр түрүүний нөгөө миний хэлдэг маш богино одоо бага зардлаар өндөр импакт үзүүлсэн тэр кампайнууд гэвэл тэгэл тэр нэг хором одоо School Police тэгэл Save Angels тэ School Police гэдэг гоё төсөл би нөгөө JCI байсан гэж мэдээгүй. Одоо санаачлсан юм мэдээгүй. Тийм үү. Би бас сая бас төрөөс л сургууль болгоны ойролцоо ингээд нэг 20 км-ийн хязгаартай гарцсан тодорхой тэмдэглэсэн байх хэвээр. Тэгээд юу байдэн штэ. Тэр чинь анх юу яасан юм бэ лээ. Аль салбар лээ сандгүй. Тэр салбар нь тийм проблем байна гэдгийг мэдээд өөрөө одоо нөгөө хүүхдтэй аав ээж байсан болохоор гэсэн юм уу. Тэгээд нөгөө сургуулийн ойролцоо айгүй хүүхдүүд машин тариулаад байна гэдэг. Тэгээд нөгөө хүүхдийн үрс одоо хүүхд байхлаар чинь мэдээж тэр асуудалтай амар одоо эмзэг одоо нихур хандна шүү дээ. Тэгээд хөөцөлдөж яваад салбарынхан бүр төсөл болгоод тэгээд одоо бодвол тэр өөрийнхөө явж исэн хүүхдийн сургуулиас л хэлсэн байлгүй. Тийм хэрэгжүүлээ барий болоод тэгээд би яг ямар процессыг явсан санахгүй. Гэхдээ ер нь бол тэгэл сургуультайгаа хамтраал тим хий гэж зөвшөөрөл магадгүй тухайн хороо засаг дарахтайгаа бас ярилцсан байх. Тэгээд тэр нь явсаар хагаад улсын хурлд одоо хууль болгоё гэдэг бүр санаачлал хүртлээ яваад тэгээ хуульчлаад одоо сургууль болгоны иргэн тойронд school zone гэдэг 20 км-ийн хязгаартай. Тэгээ яг school police нь хамт хийсэн юм уу мэдэхгүй дараа нь хийгдсэн байж магадгүй. Ямар ч байсан тэр нэг 20 км-ийн хязгаар нь бол тийм гаралтай юм байна. Анхудаа л данхудаа сонсч. Зөндөө олон юм байдаг. Одоо айгүйх аав ээж нар айгүйх юм уу бүгдээр юм уу сургуулийн гадаа одоо зөндөө school police хийж байгаа шүү дээ. Өвөл мөвөл цэцэрлэгт чийлээ. Сургууль ч бас зөндөө хийжсэн. Нийгэм рүү чиглэсэн төслүүд бол шүү дээ. Маш их байдаг юм аа. Энэ JC-гээс яшсэн юм уу гэсэн юмуд нэлээх байдаг шүү дээ. Нэг хором нэлээд нөлөөсөн юм болов. Одоо school бол манай хэдэн жоохон нас яваад шоуд ингэнээс солилцсон болохоор зодон цохоныг харах болсон юм уу? Өмнө бол болцсон. жоохон байхад аюул их тийм болдог байсан санагдаад байдیں۔ Хамтраал одоо нэг хийсэн юм шиг байна. Тэгээ нэг цагдаагийн арслан уу гэдэг нэг баг байдаг шүү дээ. Тэрүүгээр одоо манай хүн айгүй бас сошиалар од болсон шүү дээ. Тэгээд тэрний амжилт нь юундаа байсан гэхэлэр түрүүний ярьсан нөгөө баг зардлаар амар импакт үзүүлсэн. Яг тэгэхээр 10 сая лөө 18 сая төгрөгийн одоо зардал гарсан. Тэгсэн мөртлөө тийм амар хүчтэй одоо кампайн болж нөлөөлж нийгэмд одоо бүр ингээд өөрчлөх маягийн. Тэгээд тухайн төсөл явсны дараа жилээс нь гэлөө өмнөх жилтэйгээр харьцуулахад бараг 40% тийм зөрчлийн нөгөө хэрэгүүд нь багассан гэдэг үзүүлэлттэй байт юм байлаа. Одоо манай салбар дээр бол нэг ирээгүй те нөгөө Beyond Tomorrow гэдэг боловсролын төсөл хэрэгжүүлж эхэлж байгаа энэ жилээс.
Тэгээд тэр бол одоо хөдөө орон нутгаас хүүхдүүдийг шилж ингээд одоо сонгож шалруулж аваад тэр хүүхдүүдээр 2 жил ажиллаж байгаа 11 дөрөнгө хүүхдүүд байхгүй. Тэгээд тэр хүүхдүүдийн яг нөгөө soft skill одоо ирээдүйн нийгэмд байх одоо зөв эрхэм бэлтгэхэд одоо байхад хэрэгтэй чадруудыг суулгах сургалтууд за тэгэл SAT, IELTS бэлдэх юу тэгээд нөгөө mentorship програм тэгээ гадагшаа одоо нөгөө сургууль руу тэтгэлэг авахулах бүх ажлууд дээр нь бид нар оролцоод ингээ эхэлж байгаа. Тэгээд энийг мэдээж хийхэд бол одоо спонсорд хэрэгтэй. Одоо тэгээ спонсор e-mart гэдэг юм уу спонсорлсон компаниудаа бид нар эргүүлээд тэр хүүхдүүдэд төгсөөд ирэхэд нь ажлын байраар хангах, дадлагжих боломжийг олгох гэдэг ер нь нэлийн урт хугацааны юу харсан нэг юм гоё боловсролын төсөл хийж байгаа. Тэгээ бидний хувьд угаасаа нөгөө нийгэмд хамгийн эрхтэй юм чи ерөөсөө хүннээ л хөгжүүлэх асуудал юм байна шүү дээ. Тэр үндэслэж тийм. GSA одоо дэлхий гэдээ ярихлаар одоо хамгийн ойрхон харилцдаг улс гэж гэх юм уу те. Миний ойлгож байгаагаар Японоос олгосуудаа манайх их ойрхон байгаад гэж харагдав тийм. Тэгэхээр та нар одоо гадаад харилцаагаа тэр хүмүүстэй харилцаар хамтарч төсөл хэрэгжүүлээд байна уу? Эсвэл одоо магадгүй хөгжилтэй ус гэдэг та тэгээд одоо манайх нь илүү их дэмжиж байна уу? Яг харилцаа нь одоо яг нэрээр ярил ямар харилцаа юу яваад идэх вэ? Одоо Солонгостой жишээлбэл ингээд манай chairman-ы хийдэг тэр Save Angels гэдэг төсөл төр нь дэмжлэг үзүүлээгээд одоо нийтдээ бараг 10 гарсан уу инкубатор хандуулж одоо дэмжиж гин гэдэг үднээсээ харилцаа байдаг. Гэхдээ бидний одоо харж байгаа онцгой нь болохоор бид нар нэгт гэж одоо байнга ингээл хүн амтнаас дэмжлэг тусламж гуйгаад байдаг тийм орон бишээ тийм залуучууд биш. Бид нар та нартай нь юунд чинь төсөлж дэмжиж өгөх үү гэдэг гууд нэг юм байхгүй гэж үдээсдэгтэй. Одоо Японд жишээлбэл хамгийн номер 1 асуудал нь хүн амын нөгөө насжилт хитрхи урт байна гэдэг. Монголд болохоор бид нар e-mart дээр Монгол хүн та 100 наслаг гэдэг. Тэнгууд Японд болохоор амар хүмүүс нөгөө 100-аад авчаад идэг гэдэг. Тэр нь асуудал гэж яриад байгаа. Ягаад гэвэл эдийн засгийн одоо тэр тогтолцоо бизнесийн одоо тэр хөгжүүлээгээ багтаамж нь байхгүй гэдэг ч юм уу. Нэг тийм яриад байгаа байхгүй. Тэнгууд тэдний номер 1 асуудал. 2017 18 онд одоо GSA тэгэхэд л бараг мэдчихсэн байхгүй. Тэгээд тухайн үед чинь буян тухай спорт цогцлбор төлөвтэй нэлээн л том арга хэмжээ зохион байгуулагдчихсэн. Миний санахаар. Тэгээд бас нэг гадны зоч төлөөлөгч нар ирж исэн гэдэг. Тэгээд сая ярилцаа сууж байхад хэдүүлээ ярьлаа шүү дээ. Том арга хэмжээ одоо 2 дахь удаага болох ч байгаа юм байна гэ тэ. Тэрнийхэн талаар хүмүүсээ тайлбарлаад ямар хуу арга хэмжээ зохион байгуулагдаж байгаа юм бол хичнээн одоо гадны одоо зочид төлөөлөгч нар ирэх үү те эн чинь бас нөгөө яриад байгаа аялал жуулчлалт маань бас одоо зөндөл бусад нөгөө энэ хорекаа сууг зочид буудал юу ч үгүй те дагсан бизнесүүдийг хүртэл дэмжлэг нэлээд үзүүлэх бах л та. Тэгээ GSA байгуулагч нөгөө дэлхийн GSA чинь 4 юм area байдаг. Тэгээ манай Монгол бол Asia Pacific буюу Аз намхан далайн одоо бүсд нарайлагддаг. Тэгээ жил болгон ер нь бол ингээ улсууд тэр арга хэмжээнд бол явдаг байхгүй. Энэ 4 ареагийн хамгийн том арга хэмжээ нь бол хамгийн том одоо area нь болохоор манай Аз намхан далайн бүс байхгүй. Тэгээ энэ жил манайх 2 дахь удаага их орондоо яг Аспакийг зохион байгуулж байгаа. Өмнө нь бол 17 онд. Тэр нь яг 17 юм шүү дээ. 17 онд өмнө анх удаа зохион байгуулж ирсэн. Тэгээд энийг одоо их орондоо зохион байгуулахын тулд бас өнгөрсөн 2-3 жил бас манай самади тэргүүтээ хүмүүс маань бас тэр эрхийг авахын төлөө улсууд бас алдцдаг. Тэгээд тэрийг бол авсан. За одоо 5000 гаруй бараг 6000 орчим гадаадын GSA гишүүд Монголд одоо энэ 6 сарын 12-наас 15-ны хооронд 4 хоногийн одоо ирнэ. Бараг нэг доор тэгж олон хүмүүлээж болсон бараг анхны тохиолдол юм шиг үлээ. Өмнө 17 онд байсан. 3700-аад гадны одоо гишүүд 4000 хавцаа гадны зочид ирж исэн. Гишүүд. Тэгээд энэ жил улам одоо өргөн тэгтээ 17 онтой харьцуулбал өнөөдөр манай Улаанбаатарт бас хүлээж авах чадамжаараа сайжраад олон буудал шинээр нэгдэж арга хэмжээний газруу зохицолборууд нэгдсэн. Тэгээд энэ арга хэмжээнд дээр яг том жижиг нийлснэг 100 гаруй хөтөлбөр одоо арга хэмжээнүүд байгаа. Ер нь нэг 7 хоног ч гол энэ зүүн нэг GSA софтстай хүмүүс л явж таарах. Чи одоо баг GSA олимп баг болох гэдэг юм биш үү? Азийн олимп баг Монголд болох. 17 оноос хойш одоо дараагийн их орондоо зохион байгуулж байгаа. Тэр арга хэмжээгээр нь аюу их нөгөө гол том хурал цуглаан сургалт хөгжлийн хөтөлбөрүүд тэгээд одоо хөгжөөнд одоо экстра
нэмэлт тийм бизнес хилэлцүүлэг гэх янз янзын бизнес том нэтворкинг арга хэмжээ болно. Одоо 4000 5000 оролцогчтой яг тэдний бүгдээрээ оролцохгүй маа гэхэд ер нь бол нэг 1500 2000-аад гадны одоо делегашн орох том бизнесийн нэтворкинг арга хэмжээ болно. Тэрэнд бол одоо манай гишүүдийн бизнес гишүүдээс одоо өргөнөөр оролцох хэмжээгээр тэр олон гадны боломжуудыг нээх бас нэг том боломж байгаа. Тоон дүнгээр гэтэл нэг 18-аас 20 сая долларын орлогыг Монгол Улсын эдийн засгт оруулна гэсэн. Тэр 7 хоногт бол Тэгэхээр бас сонирхолтой байна л да. Хамгийн сүүлд одоо миний санджаар олон улсын гэхэр чинь баг ASEAN болол одоо гаднах нэлээд ирсэн шүү дээ. Би бол тэрнтэй бас адилхан том үйл ажиллагаа болох гэж бодлоо. Гэтэ яг энэ үйл ажиллагааны концепт нь яг юу вэ? Чинь энэ дээр яг ямар зүйл жишээ шийдэх вэ? Одоо Монголын одоо цаг агарч байд юм, дэлхийн цаг агарч байд. Яг сэдв нь яг юу юм бэ? Аженда нь. Энэ удаагийн конференсоор бид нар 3 одоо тимтэй явж байгаа. Бизнес, эко, тэгээд дижитал гэдэг. Green Тийм, green, эко биш. Тэгэнгუთ тэр 3 одоо тимийнхэн хүрээнд яг бизнес арга хэмжээ, нэтворкинг гэж юм. Дижитал гэхлээрээ бид нар юуг одоо дижитал гэх юм ямар хөгжлийг яриад байгаа ингээд нөгөө сэдв сургалт тэр хурлын ер нь тэр сэдв фимүүд нь тэрэндээ баригдаж тэрнийхээ хүрээнд явагдана гэх юм уу. Ер нь бол болж байгаа бас нэг том элемент нь болохоор одоо сайн дурын мөртлөө бүх юм ингээд дүрм журамтай сонгуультай демократ явдаг утгаараа нөгөө Аз нохын далайн бүсийнхэн томилгоо болон дэлхийн томилгоонууд дээр санал хураалт, хурал цуглаан юм нь явагддаг. Тэгээд одоо Аз нохын далайн бүсийн 22 орн байгаа. ЖС-ийн одоо үндэсний байгууллага. Тэгэнгუთ тэд нар маань одоо Аз нохын далайн бүсийн түрүүний ярьсан манай Батбаяр элчин сайд шиг тэргүүнд идэвхжээрөө хэнийг сонгох юм бэ гэл нөгөө 22 он чинь саналаа өгж барайл. Тэгэхээр энэ цохон байгуулагдаж байгаа арга хэмжээ одоо заавч гişүүдтэй юм уу те? Эсвэл одоо яг гоо сонирхогч гişүүд байж болно. Нөгөө хураамж төлсөн байх хэвээр. Тэгээд 18 доллар 80 доллар. Үгүй тэрнээс тусдаа. Нөгөө бүсийн чуулган гэдгээрээ тусдаа хураамжтай. Одоогоор 300 жишээлбэл одоо юу гэдгийг энгийн одоо гişүүн биш те. Гэтэ маш том л жолоолт болж байгаа юм шүү дээ. Тэгэхээр тийшээ оролцъё гэвэл одоо болох юм л. За оролцвол харин хураамжаа төлж ш л оролцсон. Тий. Тэгээд яг одоо зохион байгуулах хороо гэж байгаа. Тэгээд манай гишүүд үндэсний байгууллага байгаа ч гэсэн бүгдээрээ л тэр хураамжаа төлж бүсийн чуулганы хараа хэмжээнд. Тэгвэл ингэж болох уу? Одоо ингээд би шинээр одоо гишүүн болох гоо те. Яг энэ одоо хамгийн том одоо олимпик юм уу те. Хамгийн том чуулга уулзалт маш том л одоо олон боломжуудыг олох юм шиг. Энэ үеэр нь би одоо гишүүн болоод орё гэвэл одоо шинэ гишүүн болъё гэвэл хамгийн гоё тохиромжтой л мөчн юм шиг байна. Тэгвэл одоо яаж бүртгүүлээд одоо ингээд хүмүүст ойлгомжтой байдлаар онлайнаар бүртгүүлчих юм уу? Эсвэл одоо нэг салбар дээр очиж гар бүлийн өсгөн зурж гишүүн болоод нөгөө тангараг мангараг уншдаг юм уу? Яад юм бэл. Яг салбар болгон янз янз байгаа. Манай салбарт бол жишээ нь шууд манай вебсайтер www.chairman.cgmn гэх сайт дээр шууд шинэ гишүүн болъё гэвэл хүсэлт бүглэх форм ба. Тэгээд холбогдоод явчихна. Танах яадаг юм? Манайх бол тийм онлайнаар хийх биш. Илүү нөгөө батлан даалтаар гэх юм таньдаг хүрээлэл одоо хүн санал болгож эсвэл татаж оруулах тийм байдлаар явдаг. Энэ чуулгандаа оролцъё гэвэл аль нэг салбартаа сонирхогч гишүүнээр ер нь бол заавал хариалагдах нь шүү дээ. Хандаж хариалагдах хэрэгтэй. Тэгээд сонирхогч гишүүн боломгцоо тэр бүртгэлээ хийх боломж үүснэ. Яг бол бүтэн гишүүнээ авцсан байх юм. Яг бол бүртгэл дээр чинь гишүүний дугаар шаарддаг байх. Гэхдээ сонирхогчоор одоо салбар нь ингээд бүртгэжүүл тэр одоо бүртгэлийн хийх боломжийг нээж өгөх байх. Тэр бүртгэл нь болохоор энэ ASPAC-ийн талаар илүү мэдээлэл авах бол JCI ASPAC 25 гэж явж байгаа .com гэдэг. Одоо Монгол дахиад ASPAC одоо ойрын 10-20 жилдээ болоо болохгүй бах. Тэгэхээр одоо гадагшаа яваад ASPAC дээр хорч бид нар чинь дор хаяж тэгэл 7-8 сая төгрөг зараа явдаг шүү дээ. Тэгэхээр Монголдоо яг нэг сая гаруй төгрөгөөр ASPAC-д оролцоод энэ JCI чинь нэг ийм учиртай байгууллага юм байна. Тэр нь шинэ гишүүд ойлголт авах боломж гэж. Өөрсдийн тэр нэг анх утсан ASPAC-аас л эн чинь амар олон улсын амарлаг гоё ийм гоё байгууллага нэг итгэл төрд юм шиг байна. Нэг дуртай болдог гэж аягүй хүн ярьд. Тэгэхээр чинь 40 нас хүртлээр хязгаартай байдаг гэсэн шүү дээ. Тэгэхээр баг
залуу байхад одоо л нэг боломж бараг бай. Дараагийнх гэр чинь Одоо 40 руугаа орчиж байгаа бол яараарай л гэсэн үг. Тийм хувь гишүүнээс гадна чинь бас 4-5 мянган гадны үерх юм байна. Бас Монголын нөө бизнесийн байгууллагууд энэ чинь одоо хотын нэр нүр байна те. Яаж оролцох вэ? Тэр магадгүй одоо энэ дэр юу итгэлч байд юм уу нүүцээр харуулах энэ бас боломжууд нээлттэй байгаа юу? Би яг энэ над ажлыг хариуцж байгаа. Spark дээр спонсор бас одоо sponsorship partnership хариуцж байгаа. Тэгээ ер нь одоо засгийн газраас бас нэлээд том ажлын хэсэг гарцсан тий. Spark-ыг дэмжих учрал сайн тэргүүттэй байгаа тий. Ер нь бол засгаас нэлээд сайн дэмжиж байгаа. Дээрээс нь бас одоо манай бизнесийн байгууллагуудаас бас ерөөхдөө нэлээд дэмжиж явж байгаа. Манай подкастын ерөнхийдөө цаг өндөрлөх тийш хандж байна. Яг мэдээж Монголда маш том зүйлийг зохион байгуулж байна. Магадгүй ингээд дараагийн 10-20 жилдээ зохиогдохгүй байх хэмжээнд те нэлээд том ажил зохиож байгаа юм л да. Эргүүлээд одоо нөгөө эхний сэдв те хувь хүн те за их баяр самади цаашдын одоо зорилт хувийн талаас магадгүй JCA талаас ямар вижнтэй ямар алсын хараатай юунд илүү чиглэж ажиллаж байна. Би бол одоо ойрын хугацаанд JCA Монгол байгууллагын үндэсний ерөнхийлөгч болох зорилготой байгаа. Тэгээ энэ жил дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа. 9 сард манай бүх гишүүдийн чуулганаар сонгуулж тэрүүн дэд ерөнхийлөгчөө сонгоно. Тэгээд тэр сонгуульд ороод яллал 26 онд тэрүүн дэд ерөнхийлөгчөөр ажиллаад тэгээд 26 онд бас батламжлагдах одоо сонгуул саналаа бас аваад чадвал 27 онд тэр үндэсний ерөнхийлөгч болох одоо тийм зурагтай. Тэгээд тэрний төлөө одоо зорж хичээж ажиллаж байгаа. Хувьдаа бол компани дээр худалдааны салбартаа бол ер нь фокуслж ажиллая гэж зорж байгаа. Тэгээд энэ худалдааны салбарынхаа хөгжил энэ март гэдэг одоо энэ жижиглэн худалдааны бизнесийн хөгжил дээр бас фокус хийж ажиллана гэж төлөвлөж байгаа. Тэгээд тэрнийхээ хажуугаар сайн дураараа бас энэ өөрөө болон эргэн тойрныхоо манлайлал одоо хөгжилт бас их анхаарна гэж бодож байна. Нэг хоёрын хувьд JCI болон хувь хүний талаас одоо хувийн бизнес талаас. Яг нь мэдээ залуу байгаа дээр бас эрч хүчтэй байгаа дээр аль болох нийгмийн ажил идэвхтэй оролцъё гэсэн бодолтой байгаа. Тэгээд нэг legacy үлдээн гэдэг шиг JCI гэдэг энэ байгаагийнх ядаж энэ платформыг ашиглаад бас нийгэмд яг хэрэгтэй гэсэн нэг инх хоёр гэдэг хүн нэг ийм санаачлаад нэг ийм бодит дүр тун гаргацсан шүү гэдэг нэг тийм гоё зүйлийг л хийж бодож байна. Хувийн бизнес дээр бол яг тэгэхээр одоо хийж байгаа бизнесүүдээ цааш нь одоо хайтаахаа авч явах одоо цаг үе эдийн засаг ер нь амаргүй нөхцөл байдалтай биш үү те. Тэгэхээр энэ дэлхийн даймаа бол одоо яг уу бас л нэлээд геополитикийн нэлээд асуудлууд байгаа шүү. Тэгэхээр энэ дээр яаж бас тийшүүлдэх үү бас айгүй тийм сорилт ирж яана л гэж харж байна тийм бизнес дээр. Тэгэхээр битүүрийн зүгээс бас JCI-ийн залуучууд болон JCI-д ороогүй залуучууд бол энэ хэдийн зүгээс асуугаагүй асуулт бас байна уу? Та хэлэх өгвөл нээлттэй одоо үг хэлээж байна. Магадгүй одоо бидний зүгээс одоо та хэдэд асуугаагүй одоо магадгүй ийм зүйл асуусан бол хариулах байсан шүү ч гэдэг юм уу те. Эсвэл бусдад нэг хэлмээр байгаа тийм зүйл байвал подкастын төгсгөл надад нэг тийм юм толгоонд орж ирж байгаа юм алгаад. Ер нь бол зөвхөн уриалгач байдаг юм уу те. Магадгүй тийм. Ер нь бол аль болох нийгэмдээ идэвхтэй байгаасай л гэж хүсэж байна. Тэгээд бид одоо өөртөө залуу хүмүүсийн хувьд бас тийхийг хичээдэг. Тийх хэмжээгээр улам их одоо ялангуяа залуучууд энэ нийгэмдээ идэвхтэй байгаасай гэдэг хүсэл улам одоо хүчтэй болоод идэм билээ гэх юм уу. Бид нар чинь нэг ийм сони юм билээ шүү дээ. Ер нь одоо нөгөө гадаадын орнуудыг харахаар багаас нь нөгөө Rotary, Scout гэдэр гэл нэг айгу нийгмийн идэвхтэй болох гээд ер нь тэгэд манайхан бол нэг жоон тийм биш. Тэгээд сони самадыг хэлдгэр нийгмийн идэвхтэй байх хэрэгтэй. Өөрөө ингээ нөгөө бодон дээр хөвтчихэд шүүмжлээд гар утсаар л шүүмжлээд сууж хахаас илүү өөрөө одоо дунд нь ороод акц хийгээд тэгингээ юмас сураад хөгжөөд яваасаа гэж одоо хүсэж байна. Тийм.
Тэгээ нээлттэй. Манай нэг подкастын бас нэг юм асуулт байдیں۔ Манай ч нэг юм property podcast экспертийн яриаг энгийнээр хүргэдэг. Тэр нэг эксперт гэдэг дараагийн одоо магадгүй самадын хувьд энэ нэг зочныг те оруулбал тэр нь заавал ч юм ондог одоо удирдахч, манлайлагч, захирал гэхээс илүү энэ хүнийг би нэг хувийн зүгээсээ одоо магадгүй сонирхолтой гэж боддгийн те. Энэ хоёрын зүгээс магадгүй би энэ хүнийг оруулбал их зүгээр юм болов уу гэд магадгүй одоо өргөж байгаа зочдоос асуучвал их зүгээр эдгийн. Санал болгож байгаа юм. Тийм санал болгож байгаа хүмүүс маань бол болор туяа гэд эмэгтэй байдаг. Маш хүчрхэг одоо ажилсаг бас нийтж мондог одоо манлайлагч бүсгүй. Тэгээ бид хувьдаа тэр үнийг их одоо хажууд нь их ойрхон ажиллаж хамтардаг, найзалдаг үүднээсээ хүндэлж одоо үлгэрч явдаг болохоор санал болгомоор. Тэгээд Кристи гэдэг нэрээрээ алдартай. Exa Studio гэдэг компани үүсгэн байгуулагч захирал. Инх хотын тий. Инх хотыг таньдаг үү? Голомт ажиллажсэн үү? Тий. За таньдаг юм байна. За. Болортой ягаад өөр ирж байгаа. Гоё дуулдгийн. Тий. Хүлэмээ гоё юм тий. Би бол манай партнер, бизнес партнер MMS Group гэдэг нөгөө Монголын хамгийн анхны лид сертификаттай ногоон барилгыг барьсан. Манай бас нэлээд мундаг бизнесмен залуу байгаа. Тэр залууг оруулаад илүү сонирхолтой гоё ногоон ирээдүйн талаар, ногоон барилгын талаар их гоё магадгүй цахилгаан машины талаар надаас илүү бараг ярих болов гэж бодож байна. За баярлалаа. Тэгээд өнөөдөр бол маш сонирхолтой ярьцлага болов. Миний хувьд бол жишээ нь юуны GSI-ийн талаар маш энгийн зүйл юм байна гэж ойлголоо. Тэгээд нөгөө нийгэм тусдаа үйл ажиллагаа хийдэг те. Ерөөсөө л энгийн тэгээд өөрийнхөө хүссэн прожектод ороод одоо санаачлаад хийх бүрэн боломжтой юм зүйл. Тэрнээс нэг юм амар лидер байгаа л тийм хэцүү зүйл ерөөсөө биш юм байна штэ гэдэг ойлголт авлаа. Хоёртоо их баярлалаа. За баярлалаа. За баярлалаа. Энэ удаагийн зочноор дахин сануулгад Самади инх хоёр залуу бизнесмэнүүд оролцлоо. Подкастынхаа дараагийн дугаар уулзлаа. Түр баяртай.